За сайн байцгаана үзэгчдээ. Cat Talk podcast-ийн ээлжид нэгэн дугаартаа тавтай мэрэл. За энэ удаагийн дугаарт маань чиний одоо яг хийж байгаа кино товчлол биш үү? Тэр яг чиний үнэхээр хүсэж хийж байгаа зүйл мөн үү? Ер нь алаагүй шүү дээ. Би яг энийг тухайн үед угаасаа яг тэгэж бодож л авч ирсэн. Яг YouTube дээр нэлээ дажгүй болоод нэг 500 мянга дэше гараад нэг дажгүй болцохороо эндээс эхэлжсэн шүү. Humble beginnings гэ харуулнаа гэж тухайн үед бодож угаасаа авч ирсэн. Тэр бол дотоод ертөнцийнхөө гэрлийг асааж мөрөөдлийнхөө эзэн болж чадсан нэг. Өнөөдөр бид олон нийтэд харагддаг дүр төрхөөс цааш хэний ч мэдэхгүй түүх бидний танихгүй Жоржтой уулзах гэж байна. Өнөөдрийн өгүүлэгт агуулгадах бүх дүр, бүх үйл явдал өрнөж байгаа газрууд нь зохиомл гэдгийг хэлчихье. Баргийн аимшиг кино үзэхээс илүүтэй яг шууд өөрөө аимшигын өгүүлэг бичвэл амар байдаг. Яг ингээл хөвчсөн чинь араас нэг хүн ихөө гэл дуудвал явах уу энэ төр гэл хүмүүсээс ирдэг хүлээлт нь энэ угаасаа ингээ сайн хөвгт гэдэг хүлээлт амар их мэдэрч өссөн гэж би боддیں۔ Би бол яг нэг ийм гой гүнзгий төвшний ийм ярьцлага ер нь орсон ч биш зүгээр өөрөө сонсож байгаагүй Монголд. Тавтай мэрэл. Сайн байна уу? Ирсэнд баярлалаа нэр дээр ирэх. За. Окей. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Ирсэнд баярлалаа. Амар албан явцсан уу? За. Подкастынхаа ихэнд яг ямар зорилготой за биш ээ. Сайн нөө Жорж надад нэг зөвлөгөө өгөөд тэгээ тэрнийхэн дагуу би явах гэж үзэж байгаа. Тэгээ Жорж намайг ингэсэн байхгүй юу? Зургаа ерөөсөө таны ингээ подкастын ерөөсөө зураг нь амар чухал байна. Тэгээ зургаа ерөөсөө хамгийн түрүүнд үзэгчтэй хэлэхгүй болвол ерөөсөө яг хизэн тэр гоё юм эхлэх гээд байгаа юм бэ гэд эрэл сурал болоод байна гэсэн учраас манай подкаст маань хамгийн гоё одоо тулгуур нь болохоор яг тухайн хүнийхээ зочныхаа 3 үеийн түүхэн зурган дээр маш гоё үнцэнтэй ярилцлагуудыг яриануудыг дотн сайхан яриануудыг эхлэх байгаа. За хэллээ. Сайхан болчлоо. Окей. За. Гэтэ одоо бол тэр шууд тэргээ ярихгүй одоо шууд тэр лугаа ярихгүй. Хамгийн түрүүнд яг хамгийн ойр сэдвээсээ хоёлаа эхлэе гэж бодож байна. Окей. За тэр нь болохоор манай одоо Жорж шиг маш олон хүүхэд багчууд, залуучууд хийж байгаа зүйлээс нь гоё урам аваад яг түүнийхэн дагуу хийх сонирхолтой хүмүүс зөндөө байгаа хаа гэж бодож байна. Тэгээ тийм учраас яг чамааг одоо үзэж сонсож байгаа энэ хүүхдүүдэд хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл юу вэ? Анхаарах ёстой зүйл тэр хүүхдүүдэд цаашдаа юун дээр одоо ямар боломж байна гэдэг дээр нь хамгийн түрүүнд эхлээд хоёул ярьж эхлэе. Окей. За мэдгүй яг тэгтээ кино товчлол хийхийг хүсдэг хүмүүс байгаа лээ. Үгүй одоо чи ингээд одоо чамайг чинь те 500-аад мянган одоо хүмүүс ингээ харж байна. Түүнээс гадна зөндөө хүмүүс ингээ харж байна шүү дээ. Тэгээд яалч аргагүй тэр дундаас хамгийн багтаа за нэг ч хүн байсан гэсэн тэр хүн нэг хүнд бас гоё нөлөөлөл л да те. Тэгэхээр яг тэр хүнд яг чиний замлаар явхад боломж байна уу? Тэгээд хэрвээ боломж байвал юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Тэгээ за надад бол ингэж санагдаж байна яг яг энийг айгүй их ярьдаг л та гэхдээ юу гэх хүсэж байгаа бол заавал нэг хүнээс зөвлөгөө аваад авахгүй хаа гэж боддیں۔ Тэгээд одоо жишээ нь зөндөө олон ингээд за ямар ч байсан ерөнхийдөө бол YouTube гэдэг нэг төрлөөр наваад үзчихээ л та. Тэгэнгүүт зөндөө олон төрлүүд байгаа шүү дээ. Одоо за vlog хийж болж чинь яг кино тайлбар хийхээс илүүтэй за voice over content гэж ярих юм да тий. Одоо хоолой би бол анх яг нэг хоолой уншдаг байсан шүү дээ. Тэгэнгүүт яг өөртөө дуртай юм аа л хийл гэж хэлэх ах. Яг нэг анх надад аяг их тэгж хэлээддэг байсан. Би ингээд YouTube хиймээр байгаа. Гэхдээ яг юугаар ямар төрлөөр нэх юм мэдэхгүй байна гэд амар олон яг нөгөө ангийн залуучууд нөгөө ангийн хүүхдүүд 10 жилд тэгдэг байсан. Тэгээд би надад тэр амар санагддаг байсан аахгүй. Яг өөрөө дуртай юмараа л хийхгүй юм бол ягаад өөр юмар хийх гээд ингэж бодогдоод байсан аахгүй. Тэгэхээр яг бүр ингээд нэг юм ундарж байгаа штэ ингээд дотроос нь үнэхээр хиймээр байвал тэгэл өөрсдөө хийчихэл юм шиг санагддаг штэ. Тэрнээс биш за одоо яг зүгээр нөгөө юу л ах техникийн юмнууд байгаа штэ одоо бичлэг эдитлэх мэдээлэх. Тэд нар бол тэгээд гайгүй дээ. Тэр чинь нэг тийм сүртэй сураад авах гэж би бол бодохгүй. Яг өөрөө үнэхээр хүсэл яг гоё хиймээр байна гэвэл өөрөө тэгэл уучраа олцголах л гэж боддtiin да. Энд дээр нэх нарийн юм хэлэгдэхгүй хаа ер нь тийм. Чиний хувьд тэгвэл цаашдаа юу гэж харж байна? Чи ингээд яг нөө цагтаахтаа ярьжсэн контент нэр энэ бол ингээд урт хугацааны тоглоом штэ. Чи ингээд урт хугацааны тоглоом гэж харж байгаа тохиолдолд яг чамд ирээдүйд ямар боломж байгаа гэж чи харж байна? За би бол YouTube-ийн нэг амар
урт хийн гэж бол бодохгүй байна. Зарим хүмүүс чинь яг би хийж байгаа л хүндээ гэдэг штэ. Би яг би бол тэгж боддгүй. Угаасаа яг миний яг үндсэн passion бол арай биш гэх юм уу. Тэг яг эсвэл яг өөр төлөвлөгөөнүүд бас байгаа өөр сууг дээр арай шал өөр төрлийн контент тэгтээ яг энийг жоохон яриа яваад зурагнууд дээр сэдвүүд гараад ирэхэд ярих бах. Тэгэнгүүт мэдээ зөндөө боломжууд гарч ирж байгаа штэ. Одоо жишээ нь өөрийгөө танилцуулж байгаа штэ. Ер нь бол шууд өөрийгөө юу хийж чадахыг хүмүүст танилцуулж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо жишээ нь би бол юу танилцуулж байгаа гэхээр за би гоё хоолоо уншиж чаднаа. Би ингээд гайгүй эвтэйхэн зэгцтэй ярьж чаднаа гэдэг ч юм уу. Тэгээ бас одоо юу гэх би ингээд кино талдаа мэдлэгтэй судалж чаднаа. Тэ гайгүй зэгцтэй бичвэр бичиж чаднаа ч юм уу. Тиймэрхүү зүйлсээ судалж байгаа. Тэгэл адаглал тэгэл үнэхээр бүр болохоо байлаа гэхэд тэгэл нэг газар ажилд орох боломж гэж настай бодлоо. Зүгээр юу гэх тий өөрийгөө танилцуулж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгэл зөндөө олон шинэ хүмүүстэй танилцах боломжууд бас гарч ирнэ. Зөндөө олон боломжууд гарч ирнэ. Тэгээд одоо юу гэх нэг юм жоохон ичид сандрахаа болох юм болов нэг юм хүмүүсээс ичид сандрахаа болоод угаасаа тэгээд амар олон хүмүүсийн нүдэн дээр имиж болохоор илүү юм нээлттэй болох хаа. Надад бол айгүй тэгж санагддээ. Би айгүй амар жоохон даруух ичимхий байж байгаад арай гайгүй болцсон юм шиг санагддээ надад. Хүмүүстэй ингээ юм ярихад ч гэсэн тэгээ камерын урд ч гэсэн нэг одоо ич сандрахаа бэлдсэн байхгүй. Тэгэхээр нэг тиймэрхүү даваа. Зөндөө даваад л одоо ер нь тийм. Хүй чи ингээ кинога дуу оруулж байгаа штэ. За. Тэгэнгүүтээ чи тэр кинонд дуу оруулахдаа айгүй зэгцтэй хүмүүс сонсогддог штэ. Чи тэрийг үг бүрчлэн бичдэг юм. Тийм зохиол. Зохиолоо бүр ингээл сул өнгөөрт бичиж зохиодог юм. Тийм бүгдийг яг бичлэгэн дээр хилэгдэж байгаа бүх үг яг ингээд урьдчилаад бичигдсэн хэлнүүд байгаа. Одоо тэр бичлэгийн төгсгөлд хайртай шүү. За гэдэг чинь өөртөл зохиол дээрээ бичигдсэн гэж настай тийм. Оо тийм үү. Тийм бүгдээрээ бичигдэж байгаа. Тэгэхгүй бол амар их сул үг хэлнэ л дээ алдчихгүй. Тэгэл edit тий. Тийм edit дээр бол тийм бага edit л. Тэнгүү тэр чинь нөгөө өгүүлбэр чинь бас одоо жишээ нь юу гэх юм би ингээд яг үргэлжлээд шууд явчихгүй нэг өгүүлбэр явангуудаа зогсоод дараа чи өгүүлбэрээ хэлдэг байхгүй. Тэгэхгүй бол одоо юу гэх юм нэг өгүүлбэр дуусангууд голд нэг юм амьсгаа авдсан штэ гэж яагаад эхэлдэж штэ. Тэнгүүт энэ айгүй амар тухгүй сонсогдод дээ. Надад л яг үзэгчдэд ямар санагдав би бол мэдэхгүй. Гэж амьсгаа авч байгаа нь. Тий, надад бол тий. Тэгээ яг үзэгчдэд юу ч хөрхөнч нэг хамаагүй л дээ. Зүгээр би гол нь өөртөө цэвэрхэн сонсогдож байгаа юм хийх ёстой штэ. Тэгэнгүүт Холланд дээр бол амар эфорт зарцуулд юм аа. Ийм илүү дутуу муухай сонсогдохгүй байх хэрэгтэй. Тэнгүүтээ бас цохол дээр чинь хоёр өгүүлбэр дараалаад байдаг гэд дуусчул амар муухай. Ингээд тэгдэг ингэсэн чинь тэгдэг гэл яваад ивэл амар муухай сонсогдсон шүү дээ. Адилхан дуустдаг уу? Тий, адилхан дуусаа яваад ивэл өгүүлбэрүүд нь. Тэнгүүт хизээч тэгэж болохгүй. Яг байдаг гэсний дараа нь болохоор тэгсэн байгаа гэж дуусгах юм уу. Тэгээд янз бүрийн нэг тиймэрхүү юмнууд ер нь байгаа. Би бол тэгэл аль болох цэвэрхэн сонсохдгийг л хүсдэг өөртөө. Тэгэхгүй бол нэг юм муухай санагдаад байт юм. Одоо ингээд нэг бүтэн ингээд жишээлбэл тэр чинь хамгийн урттай хийддүүлээ. Хамгийн урт контент нь тий 40 минут хаа. 40 минут шүү дээ тий. 40 минутын турш чи ингээд тасалж ингээд бичиж шүү дээ. Тэнгүүд хэр их одоо туршиж тэр одоо нэг бүтээл бий болох уу гэдэг бас туршиж гэдэг нь. За нэг ингээ voice хийж штэ. Тэгэнгүүт чиний voice өөртөө ингээ таалагдахгүй болонгоо дахиад ингээ бичих шаардлагатай болдог. Нэг тиймэрхүү үед байдгүй. Эсвэл бүр сурцсан уу одоо? Нэг уншаа шууд авах уу? 40-ыг шууд ингээ үргэлжлүүлээд уншихгүй. За. Нэг өгүүлбэр уншичаад тэрийг сонсоод энэ болцсон байна гэвэл дараагийн өгүүлбэр уншаад гэх юм уу? Зөв. Тэгж явна. Тэгэнгүүт яг зөндөө алдаа гарна дөө. Тэгээд голд нь заримдаа бүр ингээ амар яадаг ч мэдгүй ингээ хэл орооцолтоод идэв. Тэгээ ингээд нэг өгүүлбэрээ хэд дахин давтаад амар тэгэл орилж мөрлөл тий. Тэг би тий алдангуудаа орилчт юм уу? Тий. Тэгэхээр гайг болчтой. Тэгээ янз. Тий. Заримдаа амар дажгүй шууд үргэлжлээд явчих тохиолдлууд ч байгаа. Тий. Янз л. Одоо штэ би бас одоо ингээд интроныхаа voice интро уншиж штэ. Ер нь ингээд voice ингээ уншингууд тийм өргөл дуналт гэдэг чинь амар чухал байгаа байхгүй юу? Хүнийг ингээд татна гэхэр чинь те нэгийн хэмжээнд уншихаар хүн ингээд татагдахгүй ойлгохгүй. Тэнгүүд одоо жишээл англи энтер сурж явах төртөл багш нараас тэгдэдэг байхгүй юу? Англи үг хэлэхдээ but гэдэг үг яг ингээд
өргөж ч юм унгах ч юм хэлэх хэрэгтэй гэдэг шиг. Тэ тэгэнгүүт одоо чи тэрийг яаж одоо сурж исэн? Өөрийнх нь туршлагын хувьд сурж исэн үү? Эсвэл бол YouTube-ээс ингээ бичлэг үзэж байгаад хоолойны өнгө ийм байсан тохиолдолд энэ яг зөв юм байна гэдэг юм сурж исэн үү? Тэгж амар бол яг тэгж бол задлж бодож байгааг юм байна. Яг хуу 10 жилдээ тэгэл уран зохиол мохолдод дуртай байсан. Монгол хэлэндээ дуртай хүүхэд байсан. Тэгээд яаж исэн юм бол би тэгээ юу яадаг гэсэн. 10 жил нөгөө анги болгонд нэг юм спикер өгдөг гэсэхгүй манай 86 дугаар сурвалт. Тэгэхэд анги болгонд нэг юм спикер тэгээд тэрүүгээр нөгөө ингээ захирал махар тоолоо уншдаг ингээ. За ингээд юутай шүү орж ирээрээ гэд тэгдэг юм байсан байхгүй юу. Тэнгүүт тэрэн дээр би сургуулийн зөвлөлөөс байсан. Тэгээд сургуулийн зөвлөлөөс нэг хэдэн хүүхдүүд сонгоод ингээд энд ингээ өглөө хичээл орохоос өмнө нэг 2-3 минут нэг юм тань мэдгүй юм уншчихъя гэд тэгээд би сонгогдоод тэгээд уншдаг байсан. Өөрөө зохиол бичээд тийм үү. Тэгээд тэрийгэ уншдаг гэсэн байхгүй. Тэгээд тэгэхэд гайгүй жоохон туршлагацсан байж магадгүй. Мэдгүй. Гэхдээ энэ яг сайн мэдгүй байна. Би ер нь л анхнаасаа л гайгүй байсан. Тэгэхдээ ингээ хүмүүсээс ингээд сонсонгууд бас ингээд хоолоо заримдаа ингээ хүмүүс хоолоо унших гээд байна. Тэгээд чаддгүй нэг сонирн байгаад ингээд байхгүй. Тэгээ би яг тэрэн дээр зөвлөд хэлийгэнгүүт ингээд би өөрөө чадна. Гэхдээ яг яаж чаддгаа мэддэг юм шиг лээ. За мэдгүй. Ингээд it just comes natural to me. Тэгээ мэдгүй. Тэгвэл баг туршлагаар л юм шүү те. Ингээл хийгээлсэн чинь. Гэтэ чи тэрийг баг өөр ажиглаагүй юм билүү те. Тэгээ хийсээр бол тийм сонсоол. Бас яг нөгөө нэг бичлэгээ ингээд нэг бичингүүтээ дахиад сонсоод тэрийг өөрчлөөд ингэнгүү чинь тэгэл өөртөө ажиллажлаа юм байна. Тийм зөндөө боломжлог гэж байгаа тийм байж магадгүй. Тэгээ яг бүр анхны бичлэгнүүдээ сонсохоор одоо сонсохоор бас алдаатай юм зөндөө байгаа л гэдэг жоохон. Тийм үү. Тийм. Голохоор юмнууд байгаад байдаг холбоотой хэлсэн юм чинь бас тийм байх тий. Тэгээ нэг юм жоохон шүс мүсээ залгаагүй ч юм уу. Нэг тийм мэдгүй би тийм би ер нь айгүй юм хэцүү ингээд одоо ямар нэг Монгол нэг voice over content үзэн штэ. Тэгэхээр амар голоод идэм аяг. Тийм үү. Өөрөө хоолойгоо амар ингээд байнгын сонсож голдог болохоор тэгдэм үү яа тийм ингээд нэг юм ганц ингээд шүсээ залгаагүй л уншиж байгаа юм бол амар муухай сонсохтой мэдгүй. Гэхдээ зүгээр миний л юу штэ. Миний л нөгөө юм OCD гэдэг чинь миний л юм тийм. Бас сонирхолтой тий. За одоо ингээ эренгууд ялч чарахгүй хоёлаа түүх рүү гоогоосоо шууд өсөрч ороод байна тий. 10 жил дэм байсан гэл тэгж байна. Тэгэхээр одоо хамгийн гол ярианууд руу бүгдээрээ орцгоё. За. За ялч чарахгүй одоо тухайн хүнийг ингээ мэдхийн тулд юм би 3 үе байгаад байгаа байхгүй юу? Энэ 3 үед энэ хүнд юу тохиолдсон? За тэгээд энэ үедээ юу мэдэрчээсэн? Тэрнээсээ юу ойлгож ухаарч ирснээс ихсүүлээд бүгднгийн ингээ ойлгох юм бол энэ Жорж гэдэг хүнийг манай үзэгчдүүдийг би бас айгуу сайн мэдэж явах гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа энэ удаагийн подкаст одоо энэ удаагийн зүгээр аим гоё яриагаараа магадгүй октоор Жорж бас гарч ирэх магадaltaй гэж бодож байна. За тэгээд хоёулаа хамгийн түрүүнд яг энэ биений бүү илүү энэ бамбар. Начаад юу юм гэдэггүй. Ямар ч байсан нэг бамбарш цаа. За. Энэ гэхдээ угаасаа эдитэн дээр оруулах л илүү. Тэгээ ингэж харуулах шаардлагагүй юу? За ямар ч байсан энэ болохоор за энэ ч одоо нөгөө юу яаж байгаа штэ багнаас өсвөрнаас одоо цаг гэж сонгож байгаа штэ энийг болохоор би одоо цагийн зураг гэд сонгосон тэгээд ингэнгүүт за яг энэ бамбарштай арай өөр яриа болчихгол юм байна ингэж байгаа юм би одоо болохоор ганцаараа амьдраад 1 жил болж байгаа яг ээж аваасаа тусдаа одоо байр түрээслээд тэгэнгүүт мэдгүй би айгүй тэгжил мөрөдөг ус одоо юу яг ингээд ээж автай хамт амьдрангууд чинь одоо ингээд YouTube хийхин тулд би ингээд дандаа гэрийнхнийхээ цаганд тааруулна шүү дээ. Одоо унтжахт нь орилоод иж бас болохгүй шүү дээ. Тэгэнгүүт айгүй тэгдэг байсан. Тэгэнгүүт би өстө хизээч хамаагүй босоод хоолоо уншаал өстө хизээч хамаагүй бичлэг ингээл ингэдэг болохоос ингэж айгүй боддог гэсэн хэвгүй. Тэгэнгүүтээ ингээд орчим орсноо яг бичлэгэндээ зориулж төвхнүүлээд энэ тэр айгүй тэгж боддог байсан. Тэгээд тухайд бол тэгэл уусаа яг ингээ байрны түрээс ч одоо нэг 3 нэмэх 1 энэ төр гэж байгаа шүү дээ. Тэр бол надад амар томол санагдчихсэн юм. Яг одоо амар удаан цуглуулах юм шиг санагдчихсан байхгүй нэг юу гэх 3 нэмэх 1-ээ одоо байр түрээслэхийн тулд чинь 4 сарынхаа өгжээж нөгөө юу яаж тэгж орж байгаа шүү дээ. Тэнгүүт ер нь шууд ингээ байр түрээслийн тулд ихэнх нь яг ингээ шууд 1 сарын түрээсээ өгөөд орчихгүй шүү дээ. Тэгээд 3 нэмэх 1 6 нэмэх 1 гэл. Тэнгүүт амар их мөнгө ер нь бол мөнгө цуглуулах шаардлагатай болчихж байгаа шүү дээ. За ер нь бол нэг байр түрээслэхийн тулд нэг
За 3.1 гэж тооцвол нэг 10 сая ч юм уу, нэг 8 сая ч юм уу whatever. Тэгэнгүүт айгуу сүртэй том санагддаг байсан байхгүй. Тэгээд тухайн үед Түшаахтай, Эсвэн нэгчтэй, Чамитай бид нэг зураг Чами Улаанбаатарын нэг зураг авалтанд орчоод их дэлгүүр мэлгүүр ороод явж байхдаа би нэг олж харчихсан байхгүй энэ бамбрушиг. За. Их дэлгүүрийн тоглоомын хэсгээс. Тэгээд би яг тухайд хэлжсэн байхгүй. Тэр влог хийгээ явжсан Эсвэн нэгч. Тэгээд би хэлжсэн байхгүй. За би байр түрээслэхээрээ тусдаа гарахаараа энийг аваад өөрийнхөө болон тавина гэдээ ярьжсэн байхгүй. Тэгээд ер нь бол бас UK яг энэ бол нэг тийм сүртэй том биш. Гэхдээ нэг миний ингээд жижиг мөрөөдлөөсөн байгаа шүү дээ ингээд тусдаа гарах. Тэр жижиг мөрөөдлийг одоо яг ингээд бодит бий болгоод бодит одоо юу гэх тэрийг төлөөлөх зүйл гэх юм уу энэ бамбарчлахаараа. Тэгээд яг байраа түрээслээд тусдаа гараад тэгээд тэгсний дараа би энэ бамбаршаа марцсан байсан. Ер нь бол тэгсэн чинь манай Чами дараа нэг яхта тэр бамбруш чи авч өгье гээд. Тэгээ нэрээ нэг тийм бамбруш яжсан шүү дээ. Одоо тэр нөгөө влог интернет үзвэл би яг тэр нөгөө ярьж байгаа нь байгаа яг за тусдаа гарахаараа би нэг авч тавина гээд. Тэгээд их дэлгүүрлөө орсон чинь байхгүйс ахгүй энэ байсан газараа. Тэгээд тэгж жагаад хайгаа явж исэн чинь нэг сон ингээд чимлүүд байдаггүй хэсэгт нэг юм буланд заяа нэг юм доор хөвтчихсэн байхгүй юу. Тэгж олдоод тэгээд би яг зүгээр тэгээгүй л ахaltaа зүгээр хүмүүс амичаал тавьсан л ахaltaа. Тэгтээ би болохоор ингэж бодсон байхгүй ингээд надад л очино гээд надад л ирнэ гээд ингээд өөр хүнд авахдахгүй гээд нуугдаад тэнд очиод твтцсэн байгаа юм байна гэж би тэгж бодсон байхгүй. Тэгээ яг энэ болохоор яг тэгэж нөгөө нуугдсан байхад нь олоод тэгээ шууд авахсан зураг. Яг тэр үедээ авахсан юм биш үү? Тэгээ одоо энэ бамбруш одоо яг гэрт байгаа. Тэгээ миний зөндөө олон бичлэгний яг ард яг өрөөний болонд сандал дээр сууж байгаа. Ер нь миний бичлэгэнд айгүй их орсон. Тийм. Тэгээ Coral гэдэг нэртэй Coral гэж нэр өгсөн байгаа. Тийм. Нөгөө Caroline бас айгүй дуртайсан. Тэгээд Caroline-аас сэтгүүлээ Coral гэж нэр өгчсэн байхгүй. Тийм. Coral гэдэг үү? Тийм, Coral. Caroline гэдгийн Coral. Тийм. Тэгэж манай Чами найз авч өгчсэн байдгаа. Энийг ер нь бол тийм. За тийм энэ бол одоогийн тэгээ би энэ түүхийг зүгээр ярмаар санагцсан. Айгу хөөрхөн санагцсан надаа. Тийм байна. Угаасаа чи нөгөө зургнуудаа сонгохдоо бүх зургууд нь амар гоё цаанаа түүх гоё утга учирыг агуулж байгаа гэсэн тий. Тийм. Тэгээ одоогийн зургнууд гэхээр мэдээ зөндөл зургнууд байгаа шүү дээ. Гэхдээ тэгээд нэг ярих юмнууд зөндөл байгаа л да. Гэхдээ зүгээр энэ айгу нэг юм хөөрхөн хоолсон санагцсан байхгүй. Тэгээ яг энийг сонгоод энэ бамбрушны тухай ярил айгу хөөрхөн гэж боддог гэж бодсон. Тэгэхээр нөгөө чиний хүсэжсэн мөрөөдлийн нэг жижиг жижиг чиглэлгүй чи өөр том штэ юу вэ тий. Амар хөөрхөн. Тийм. Тэгэхээр яг тэрийг ингээ бэлэгдэж байгаа айгу гоё. Тий, нэг тийм зураг байгаа. Зөв. Тэгээ би амар аншааралтай баста бүр энэ дэр амар хөөрхөн. Тийм байна арай. Айгу өөр харагдсан надад. Тий, амар хөөрхөн нэцээ. Тэгээ энэ зургийг үл хэвээр хүмүүст харуулж байгаагүй. Зөв. Тий, одоо яг анх удаа харуулж. Nice. Энэ одоо чамаг одоо бас ингээ илтгэх зураг гэдгсэн шүү дээ. Яалч аргагүй яг ингээд том ингээд яг өөрийн гэсэн юм амьдрал ертөнцийг бүтээж байгаа л гэсэн шүү дээ. Тин чинь ганцаараа бүхий л одоо хоол их стол өөрөө хоолоо хийн гэрээ цэвэрлэх стол өөрөө гэрээ цэвэрлэн гэж явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг одоо энэ дээр одоо чи гэсэн үг шүү дээ. Энэ хүн яг энэ Жорж яг ямар харах өнцгтэй яг ямар хүн бэ гэж чинийг тодорхойлоод хэлээч. Ер нь яг ямар хүн бэ гэд нэг өөр хүн ярьж байгаа юм шиг нэг өөрийгөө яриач. За энэ дээр яг тэр нөгөө нэг ганцаараа амьдэрсэн бас ер нь ялчгүй холбогдно гэж бодож байна. Яг хөө тэгээ хүүхэд болгон ч нэг юм ганцаараа яг ингээд өөрийн хүснээр юм хумаа төгчүүлээд юм өөрийн ертөнцтэй нэг юм бабл дотор амьдхаас гэж аяг их мөрөд боддог л байх. Би аяг их тэгдэг байсан. Тэгээд тэрнээс гадна одоо би 21-тэй шүү дээ. Тэгэнгүүт яг одоо энэ нэг насанда 20-ийн нэг early 20s дээрээ ганцаараа амьдрал амар хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Надаа ер нь бол яг тэгэхээр ер нь одоо ингээ миний бүх хүмүүжил миний ингээд үзэл бодолд аав ээж амар нөлөө үзүүлнэ шүү дээ. Гэр бүл бол ялчгүй нөлөө үзүүлнэ. Тэгэнгүүт бас яг өөрийгөө мэдэхгүй яг зүгээр яг нэг юм аав ээж нь л юу байгаад байгаа шүү дээ. Нэг өөрөө юм ойлгохгүй ч юм уу. За юу гэх юм. Нэг одоо хит хамааралтай гэж бас ер нь хэлж болно. Тэгээ би бас ярих айгу том энэ баг дээр ярих бас сэдвүүд дээр ер нь бол гарч ирнэ. Би айгу их ер нь л амар
аав ээждээс бүр ингээд цэвэр хамааралтай. Гэхдээ тэр нь одоо юу гэх юм намайг ингээд удирдаад идэг байсан гэсэн үг биш. Зүгээр одоо юу гэх юм аав ээжийн одоо баримталдаг үзлүүдийг өөрөөсөө яг цэвэр шууд өөрөө яадаг гэх юм уу. Тэгээ тэр нь надад яг ингээд ажил дээр амьдрал дээр гараад ирэнгүүт тэр нь уг нь бол ингээд намайг одоо зөв юм зааж байгаа шүү дээ. Гэхдээ тэр нь надад жоохон буруугаар нөлөөлж байгаа ч юм. Одоо юу гэх юм намайг хит зөөлөн болгож байгаа ч гэж болно шүү дээ. Одоо намайг инэрэнгүү бай гэж одоо ээж аваа ингээд хүмүүжүүлдэг байлаа гэхэд гэхдээ тэрийг жоохон хит туйлшруулад инэрэнгүү талаас нь надад ингээд хүмүүжүүлж илаа гэхэд тэр нь одоо жишээ нь би ингээм амьдрал дээр гараад ирэхэд одоо ингээл хөтөмөтөв бигээл ингээл хүмүүстэй project дээр ажиллаж байхад тэг цана одоо тэр нь надад жоохон лай болж магадгүй тиймэрхүү нөхцлүүд байгаад идэг санагдсан байхгүй. Тэгээд одоо би яг ганцаараа амьдарч байгаа нь мэдээлэлд өдөрч яг ганцаараа л байгаа шүү дээ. Өөрөөхөө л бодлоотой байгаа шүү дээ. Аав ээж орж ирж надад юм хэлэхгүй гэсэн үг. Тэгэхээр мэдээж аав ээжийнхээ үгэнд орхон зөв. Гэхдээ бас дээрэс нь одоо яг би гэж юм бэ гэд өөрийнхөө дотоод бодлуудтай ярилцж байгаа. Тэндээсээ өөрийн хувь хүнээ илүү өөрийн гэсэн үзэл бодлоо илүү өөртөө төлөвшүүлж авах боломжийг өгж байгаа гэж юу хэлж болох байхаа. Тэгээд яг одоогийн хувьд гэвэл тийм бас гэхдээ одоо заавал энэ тэл ярьчих болчихгоо л энэ л да нөгөө зурагнуудтай. Гэтэ одоо бол холбоотой олчих гээд байна тий. Хашаа. Одоо бол би гэхдээ жоохон гэрээс гардаггүй. За зүгээр яг дүгнэхэд шүү дээ тий. Одоо бас яг тэрийг тэгж өөрийгөө дүгнэж чадахгүй юм байна. Тааж. За ямар ч үсэн гэрээс нэх гардаггүй. Та YouTube ээж байгаа тий ажиллал юм үзэл. Дотоод хүний хувьд. Дотоод хүний хувьд тэгэхээр би бас яг сайн мэдэхгүй л байна. Одоо ер нь бол гайгүй амар амгалан л байгаа. Тайван нэг тийм окей. За энэ дээр ярих юм байна. Тэгээ одоо яг орж ирж сая талгаар харж ирэхгүйс. Яг түрүүн бас ярьжсэн шүү дээ. Ээж аваас хамааралтай гэхээс илүүтэй би айгүй их тийм хүн юучих бол гэж боддог байсан юм шиг санагдсан надад. Яг одоо хүртэл сайхны хүртэл. Тэгээ одоо болохоор би за ингэчвэл манай найзууд юу гэж хэлэх болдоо ч юм уу тэрнээс шалтгаалаад айгүй их яг өөрийнхөө хүссэн юмнуудыг хийгээгүй байгаадсна би ер нь анзаарсан янз бүрийн юм дээр. За би ийм нэг юм шинэ юм оролдож үзхийг хүсэж байна. Гэхдээ за тэр айгүй л тэг хэлчих байх та. За эсвэл ингээл хүмүүс ингэчих байх та гэд нэг тийм хоолойнууд орж ирээд болиулцдаг гэсэн байхгүй. Одоо болохоор би яг тий дотор одоо болохоор яг миний нэг тийм нэг эргэлтийн цэг болж байгаа юм болоо гэж би бодож байгаа. Одоо болохоор би нэг тэгж бодохгүй байна. Одоо бол би яг юу хүсэж чинь тэрийг л хийнэ гэж бодож байгаа. Яг хүсэж байгаа юмнуудаа оролдон хийж үзнэ гэж л бодож байгаа. Тий. Одоо ингээд чиний одоо яг хийж байгаа кино товчлол байна шүү дээ. Тэр яг чиний үнэхээр хүсэж хийж байгаа зүйл мөн үү? Ер нь болоогүй шүү дээ. Тий. Яг YouTube миний яг үндсэн пашн биш. Угаасаа тий биш. Тэгээд за анх бол яг нөгөө нэг карантин үеэр 2020 оноос дэ бийжсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг тэр үед болохоор яг цэвэр ингээд хүсэж хийж байгаа. Яг жинхнээсээ хүсэж хийж байгаа. Тэгэнгүүт одоо болохоор яг миний ингээд жоохон бүтэн цагийн ажил болсон. Тэгээд ингээл одоо юу гэх заа нэг ингээд traditional influencer нэг тийм байнгут нэг юм жоохон дагах хэвээр дөрмөд амир их болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Ингээд нэг тийм тэл одоо юу гэмдэ янз бүрийн дөрмөд байгаа. Тэгэнгүүт арай жоохон ингээ бизнес талаас нь харах хэвээр болчиход байгаа хгүй. Миний яг бүтэн цагийн ажил болчингууд мэдээж эн чинь ингээд миний хариуцлага шүү дээ. Тэгээ ээж аав надад энэ амьдралыг өгсөн. Энэ амьдралыг би яаж зарцуулах вэ гэдэг нь миний хариуцлага. Би тэгэл яаж болно шүү дээ. Би тэгтээ бас нэг юм жоохон сайн явах нь нэг юм humаар дутхгүй явах нь за яг аав ээж гэлтгүй одоо юу гэх юм надад энэ ертөнцийн ирсэн тодорхой хэмжээний миний хариуцлага. Тэгээ энэ хариуцлагаа би үүрэх ёстой гэдэг утгаар ингээ бүтэн цагийн ажил болсон юм бол би тэгэл энийг ажил гэж харж хийх ёстой шүү дээ. Өмнө нь болохоор яг нэг тийм биш. Яг миний дуртай юм гэж харж байдгүйсэн байхгүй одоо яг ингээд за ингээд ийм ажил байна ингээд жоохон хариуцлагатай байх шаардлагатай юм ирж ин гэхдээ
чи миний ажил биш штэ би энэ чинь дургу юмаа дургу байгаад хахад энэ бичлэгийг би хийж болохгүй. Энэ миний хүсэл. Учираас би нэг дуртай байгаа цагтаа л хийх ёстой. Нэг бичлэгийг хийхэд бол би нэг сар суугаад хийсэн ч болно гэдэг байсан бол одоо арай жоохон хариуцлагатай хандаад миний ажил болцсон болохоор илүү хариуцлагатай хандж байгаа. Тэгээ бас өмнө ингэдэг байсан. Анхнаасаа яг кино товчлол биш. Би илүү тийм кино найруулагчдын тухайн киноны уран бүтээлчдийн тухай хамаагүй илүү судалгаатай, илүү гүн гүнзгий мэдээллүүдтэй тийм видеонууд хийдэг байсан. Тэнгүүт одоо яг ажил болцсон үед болохоор тэр ингээд бизнес гэж харах юм бол тэр болохоор ингээд жоохон буруу үйлдэл болчихж байгаа. Яг ягаад тэгэхээр яг тийм хийгээл ирэхээр үзэлтэнд буурчдаг бичлэгнүүдийн жоохон судалгаатай. Тийм судалгаатай тийм. Тэгээ одоо сүүлийн үед чинь би тиймэрхүү судалгаатай бичлэгнүүд хийхгүй биш би хийж л байгаа заримдаа. Тэгэнгүүт одоо жишээ нь сая сүүлд Uncut Gems-ийн бичлэг хийхэд би Safdie Brothers миний амар дуртай найруулагч. Тэдний тухай ингээл эхлэлд нь ингээд Safdie Brothers ингээд амар film nerd царайлал ингээд янз бүрийн ингээд судалгаа хийгээд мэдээлэл оруулчингууд тэр бичлэгийн үзэлтэн шал өөр. Хамаагүй тухайн бусад одоо жишээ нь тийм ямар нэгэн уран бүтээлчдийн мэдээлэл оруулалгүй зүгээр л мазраал алцганаал тэгэнгүүтээ нэг ингээл эхлээл нэг минут чүрхгүй интро явангуудаа цэвэр үйл явдал нэвцэн бичлэгнээс хамаагүй баг. Тэгэхээр тэгэнгүүт яг үүндээ судалгаан дээр нь цаг орж байгаа. Судалгаа хийхгүй зүгээр юм дээр нь болохоор цаг орохгүй байгаа. Гэхдээ үзэлт нь их байна. Тэгэнгүүт яг ингээ ажлын үед харангууд баг цаг зарцуулаад арай их үзэлт бөгөөд одоо тэгээ надаа ингээ хэрэгтэй байгаа зүйл нь яг ажлын үед харуул тэр нь зөв байгаа даа болохоор тэгээ одоо жоох ажиллаад харж хийж байгаа гэсэн. Одоохондоо тийм. Одоогийн байдлаар. Тэгвэл миний бүтэн цаг ажил болсон юм чинь тэгэл уусаа том толгойлол их сургуульд ороогүй 10 жилээ төгсчөөд угаасаа за би нүгээр бүтэн цаг ажиллаж үзмээр байна гэд тэгсэн учраас тэгээд жоохон хариуцлагатай байх хэрэгтэй гэж харж байгаа. Тийм. Одоо чи цаашаага ер нь бас угаасаа сурах бодолтой л байгаа гэсэн шүү дээ. Тийм. Гэхдээ арай болоогүй. Яг stable төвшөнд очиж байгаа сурна гэсэн тий. Тийм. Ер нь бол тийм. Гэтэ яг хуу тухайн үеийнх нь нэг цагтаахтай ярьж хад бол тийм байсан. Гэтэ сүүлийн үед бас яг бодогдоо л энэ мэдээж яг ингээ бүх юм ингээ болцсон биш шүү дээ. Яг хуу одоо бол яг нэг тийм нас юм шиг л гэж би бодоод байгаа. Ингээ бүх юм тодорхойгүй хаашаа явж болохоор юм шиг санагдаад байгаа юм энэсэн дээр. Тэнгүүт мэдээж ингээд надад мэдгүй би өөрөө ойлгохгүй байгаа юм зөндөө байгаа. Би өөрийгөө ойлгохгүй байгаа зүйлс. Тэгэл ингээл би шууд сурчмаар ч юм шиг санагдаад байгаа. Одоо бол тэг ингээд нэг их сургууль сурчмаар ч юм шиг одоо нэг тэг түбэ болчмаар ч юм шиг үгүй л дээ болохгүй л дээ. Гэхдээ тий одоо юу гин тэг ингээл бороо оронгот гараа гүчмээр ч юм шиг одоо юу гин. За тий жоохон докторгүй юмнууд зөндөө байгаа. Яг хүсэж байгаа хэмжээний доктортой даа бол угаасаа ялчих очаагүй л байна. Тэг. Тэгээ угаасаа тийм байвал муухай хоо гэж би сүүлдээ тэгж боддог болсон. Ингээд уг нь бол доктортой ойлгоё. Гэхдээ яг одоо манай насан дээр нэг тийм доктортой нэг юм 35 цаах шиг байгаа тэгвэл жоохон муухай айлгүй дээ. Тэгэл янз бүрийн зүйлсд өөрийгөө сорж үзэл тэгэл ингээл дүрлзэж явж ивэл зүгээр ах. Болох хэвээр цагтаа болно гэлөө. Ямар ч байсан чи бол ирээдүйдээ ингээ хүсэж байна. Тэр нь арай хизээвэ гэдэг нь бол хизээ нэг нь болох хэвээр цагтаа ирнэ л. Тийм. Мэдээж аливаа зүйлстэй ингээд шууд сэтгэл хөдлөлөөр хандахгүй л дээ. Аль болох бууртай сууртайгаар туушд одоо юу гин тэгж хандахыг хичээн. Гэхдээ бас ихэд хэтрүүлэхгүйгээр нэг юм гоё ингээд нэг юм би чадна штэ гэд нэг дайрчих зоригтой байвал гоё юм шиг гэх юм уу. Тэг санагдаж. Тэгэхээр энэ үеийн Жорж яг одоо үеийн Жорж болвол бас мөрөөдлөө тодорхой хэмжээнд биелүүлсэн одоо байранда орсон гэдэг чинь бас биелүүлсэн. Тэгээд цаашаа зоригтой өөрийгөө тодорхойлж байгаа үе дээрээ явж байгаа Жорж. Тийм нэгэн мөрөөдлөө биелүүлсэн. Тий одоо тэгээд дараачийн мөрөөдлүүдээ биелүүлэх гэж байгаа Жорж. Тийм тэгж. Окей. За тэгвэл яг одоо энэ ингээд өөрийнхөө мөрөөдлөө зарим нэг талаараа биелүүлж байгаа энэ Жоржийг бүтээхийн тулд энэ мөрөөдөл хаанаас эхэлсэн бэ гэдэг үе рүүгээ хоёлаа оръё. Яг сая нөгөө хоёроо оронгуудаа ярина гэсэн яриануудаа хоёлаа ярьж эхлэе. Окей. За тэгвэл хоёлаа шууд энийг бас ярьж эхлэх нь зүг байхаа. Энэ яг дөнгөж эхлэхийн үе байх тий. Одоо энэ угаасаа эдитрээр орж байгаа тий. За энэ бол энийг би яаж илаа да нэг ярилцлаганд
нэг өгжсэн зүгээр текст ярилцлагандаа өгжсэн зураг баха. Энэ зурганда би амар дуртай. Би яг энийг тухайн үед угаасаа яг тэгэж бодож л авч ирсэн. Яг ингээд. За одоо ингээд би ингээд нэг нэлээд амжилттай YouTube дээр нэлээд дайггүй болоод нэг 500 мянга дэше гараад нэг дайггүй болцохороо энэ зургийг ингээд харуулад эндээс эхэлжсэн шүү. Humble beginnings гэ харуулнаа гэж тухайн үед бодож угаасаа авч ирсэн. Тэгээ за энэ болохоор мэдээж угаасаа би анх утсан дээр бичлэг хийдэг гэсэн. Компьютер байгаагүй надад, ноутбук байгаагүй. Тэгээд карантины үеэр яг утсаар бичлэг хийгээд 100 мянга хүрч ирсэн. 100 хэдэн мянга дээрээ яжсан баха. Тэгээ одоо бол яг зөндөө утсаар хийсэн бичлэгнүүд утсаар бичлэг хийгээд 100 мянга хүрсэн хүмүүс өндөө байгаа л да. Гэтэ яг царай оруулж байгаа. Энд чинь болохоор ингээд цэвэр voice over content болчингууд утсан дээр ирж байгаа ачаал нь ч яг үндэ амар их. Тэгээд за энийг одоо тэгээ тайлбарлаж л да. Тэгээ өндөгний саваар микрофоноо жижиг студ байгуулад тэгээд энэ микрофон болохоор зүгээр нөгөө Ингрийн 70,000 төгрөгийн микрофон лөө. Тийм баха. Энэ нүүчний нөгөө харуулдаг пенал мөн үү? Тий, энэ пенал энэ миний 10 жилдээ хичээл рүү авч явдаг байсан пенал. Тэгээд юу юм болоо гэж харсан чинь нөгөө яг контент дээр босгож тавьдаг. Тэгээд энэ пеналыг би 10 жилдээ хичээл рүүгээ авч явдаг байсан. Тэнгүүтээ буцаж хурж ирээд эндээ тавиад микрофоноо заагаад хоолоогоо бичдэг байсан. Тэгээд энэ утастайгаа холбоол тэгэл яг доорн дээр яг тухайн Red Burger-ийн лого тэгээ яг нөгөө Kind Master-ийн таймлайн харагдчихэв. Kind Master дээр бичлэг эдитэлдэг гэсэн. Тэгээ одоо манай үеийнхэн бол бидэндээ Kind Master дээр айгүй их хүүхдүүд утсан дээр эдит хийдэг гэсэн. Android дээр. Тэгээд яг уусаа юу гин тухайн үед бас яг тийм айгүй их хүүхдүүд байсан байхгүй манай яг 10 жилд зэрэгэлдээ ингээд би амар мөрөдөлт би ютубер л болно тэр гэдэг хүүхдүүд амар их байсан. Тэгтээ надаа ингээ камер алах уу гэж тэгчдэг гэсэн аахгүй. Тэгээ яваас яг энийг бол зөндөө яригддаг юм шүү дээ. Тэгтээ зөвөр л юу гин одоо бас би ингээд ямар нэг юм хийх гингүүт өөрийгөө жоохон зогсооч гээд идэг байгаа аахгүй. Ер нь хүн болгон л тэгдэж шүү дээ. За би нэг юм хиймээр байна гэхдээ за нэр тим байхгүй юм чинь тим авъя гэвэл тэгэл мөнгө зарцуулж байгаа юм байна. Тим авчвал да хаанаа чих за волейбол гэжтэй шүү дээ. Тухайд болохоор би ерөөс тэгж бодоагүй байхгүй энэ дээр. Зүгээр л би юу ч бодоагүй. Зүгээр л хиймээрсэн за хийчихье гэж хийцэн. Тэгээд тухайд байсан юугаараа хийцэн. Тэгэл яг эндээс эхэлж явж байгаа л одоо яг ингээд YouTube одоо төвшөндөө миний YouTube одоо төвшөндөө байгаа шүү дээ. Тэнгүүт бас яг энийг харахаар би яг энэ үеийн өөрийнхөө сэтгэл зүгээс одоо сурч авах юм надад амар их багтдаг байхгүй. Яг одоо жоохон ингээд надад сул тал байгаад байгаа юмнууд тухайн үед явандаа биш. Энэ миний тухайн үед энэ надад байгаагүй. Юу ч байсан ингээл зүгээр одоо гоё ингээл энэ гэл одоо нэг юм жоохон жаргал даахгүй цавлан гэдэг шиг нэг тийм тэгэл бүх юмтай болцсон. Тийм байгаад байгаа юм санагдаад байна. Тэгэхэд энэ үед чинь нэрээс юу ч байгаагүй тэгэл тэгэхэд л амар тэгэл хийдгэлээсэн. Тэгэхээр ингээд эндээс амар сурах юмтай. Тэгээ энэ зураг нь айгуу гоё. Амар гоё. Тэгээ эндээ айгуу дуртай. Тэгээ энэ микрофоныг өстө хөрх юм ажиллахгүй болтол нь ашигласан дөө. Энийг би сайхны хүртэл ашигласан шүү дээ. Хизээ хүртэл ашигла 4 жилийн 100 хүртэл ашигласан шүү би энэ микрофоноо. Тэгээд энэ болохоо болоод бүр яг үнэхээр эвдэрсэн. Үнэхээр бүр яг ажиллах байлцсан. Тэгээд шинэ микрофон авсан. Тэгэхээр чинь 4 жил гэсэн үг үү? Тийм миний 4 жил ажилласан микрофон шүү. Бас сайн биш үү те. Тэгээ айгүй гоё сонсогдож байгаа юм чинь тэгээ voice-ууд нь те. Тийм бүр сайхныг одоо тэгэл энэ дээр чинь тэр нөгөө хүмүүсээ айгүй хайртайгаад байдаг олд боён бичлэг зөндөл ер нь л бүр яг амар хуучин үеийн бүхэл бичлэгнүүд яг энэ микрофон дээр игцэн. Энэ цахан утсан дээр чсэндээ би яг тэр олд боёыг эдитлжсэн. Юм байна. Тэгээ энэ утсан дээр эдитлэнгүүд чинь амар гацсан штэ. Гацсан. Тэгэнгүүт яг нэг бүр тухай чинь бүр гацсан те. Тий. 10 минут явангуудаа 10 минутын бичлэг эдитлчингүүд гацаа цаашаа явахгүй болонгууд нь 10 минутаа экспорт хийж аваад дахиж шинэ таймлайн дээр оруулаад тэгээ явдаг гэсэн байна. Тэгэл тэр чинь амар олон минутын видео, бүтэн видео болж байгаа шүү дээ. Одоо бодонгууд амар зовж байгаа байхгүй. Тэгээ ягаад ч тэгэж амар зовоод байсан мэдэхгүй. Тэгтээ одоо бол миний ингээ хийж байгаа юм хамаагүй амархаа энэ яаж үү те. Одоо бол өөр те. Тэгэхэд би тухайд нэг олон талаа яриаг л байгаа байхгүй. Ингээ нэг гомдлоогүй л байгаа байхгүй. Би зүгээр ингээ хийгээлсэн. Тэр нь амар хөөрхөө. Тэр нэг мундаг санагддаг яг тухайн би. Одоо болохоор чи
энэ үедээ би ингээд айгүй юм хүчтэй ингээд болноо бүтнэ гэж тэгжсэн чи одоо болохоор арай өөр болсон гэдэг чинь штэ. Яг юугаараа өөр болсон юм санагдаж байна. Мэдгүй одоо яг юу гэх тухайн үед яг нэг бүр ингээд нэг юм өсөглөн байсан магадгүй штэ. За. Бүр амар өсөглөн байсан магадгүй штэ. Тэгээд нэг юм тий. Тухайн үед өсөглөн байсан. Одоо ихтэй чамайг ингээд нэг юм хийчих гэхээр нэг юм жоохон гэх нэг юм эргэлддэг болцсон л гэсэн үг юм уу те? Магадгүй. Би тий. Тэгээд тухайн үед бас ярахад амар гоё штэ. Яг нөгөө эн чинь 10 жил энэ 10 дугаар анги л ах. Тий 10 дугаар анги үед баг. Эн чинь би гэр амар хол сургуулаас тэгээд өглөө босоод 2 буудал алхаад яг манай гэрийн урдаас сургууль руу явдаг хатаас ирдэг байсан. 2 буудал алхаад тэнгүүтээ яг тэр манай сургууль руу явдаг хатаас ирдэг газар руу очингуудаа тэндээсээ суугаад явдаг гэсэн байхгүй 10 хэдэн буудлын зайтай сургуулаас. Тэгээд тийм үе байсан. Тэгэл үнэхээр юунд ч гоншгоноогүй тэгэл яг ингээл атус матусанд яг ингээл YouTube-ийн тухай ингээл YouTube-руудын Дэвид Добрик энтрийн подкаст сонсоод ингээл яг YouTube-ээ бодоол тэгэл ингээл явж идэг гэсэн. Тий. Одоо бол надад тийм зовлон байхгүй шүү дээ. Би гэрээс гарах шаардлагагүй юм чинь тэгэл яг гоё гэртээ тэгэл тий. Тий. За ингээд тухайн үед чинь ингээд за ингээд ирчиг аваад маш олон хүмүүс одоо гэхдээ энэ үед чинь өсвөр насн дээр явж байгаа үе гэсэн үг байна. 16 7-тай. Тийм 16 7-тай гэхэр чинь яг нөгөө өсвөр нас буюу хамгийн их савлгаатай сэтгэл зүйн хувьд хамгийн их савлгаатай үе байгаа. Тэгээд яг энэ үедээ маш олон хүмүүст ингээд хүрээд юмнууд хийж ингэнгүүт чамд янз бүрийн байдлаар сэтгэл зүйн дарамтууд ч юм уу хин нэгнээс ирэх тиймэрхүү нөлөөллүүд хэрэг байсан бэ? Тухайн үед гайгүй байсан. Тийм үү. Тухайн үед гайгүйсэн. Гэтэ яг би ингэж бодд юм аа. Тухайн үед чинь нөгөө нэг би царай гаргаж хийгээгүй байх штэ. Цэвэр хоол уншиж байгаа штэ. Тэр шал өөр. Шал өөр штэ. Тийм хүмүүсийн дарамт гэж ер нь мэдрэхдэггүй дээ. Гайгүй. Гэтэ ер нь зүгээр хин нэгнээс ирэхгүй маа гэхэд зүгээр чиний сэтгэл зүй ер нь тухайн үед үйл ямар байсан бэ? Өсвөр насндаа. Би амар гайгүй байсан санагтаад ийм аа. Одоогоо бодоход яг үнэндээ би бүрээсээ хамаагүй тогтсон байсан. Тийм үү. Ерөөсө баргийн юм хумнаас нэг хайдаггүйсэн. Тэ ер нь бол амар дайчин л байсан санагдаад идэв. Гэтэ яг хуу мэдээж ингээд зүгээр хоол унших, царай гаргах хоёр амар өөр. Тэгээ одоо нөгөө гадуур гарлаа гэхэд хүмүүс таньж манхан ч гэсэндээ шал ялгаатай байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо жоохон параноид болцоо мэдхгүй ингээд нэг гэрээс гарч чадхаа болцсон юм а мэдхгүй. Жоохон тухгүй гадаг юм а мэдгүй. Гэтэ яг хуу тухайн үед бол би тэгэл нэг юм жоохон ичимхий хүүхэд байсан хിവэрээ л те. Гэтэ яг одоо ингээд сошиал медиа төвшөнд бол тийм байгаагүй. Сошиал медиа дээр бол асуудалгүй байсан. Тэгээ одоо ч мэдхгүй байна. Ер нь бол гайгүй л байсан биз дээ тий. Тий, ер нь бол тогтун. Одоо бодох нь хамаагүй гайгүйсэн санагдаад тий. Тий. Тухайн үед ерөөсөө л өсөглөн тэгээд ерөөсөө амар гоё аз жаргалтай дуртай юм а жинхэнэ хийж исэн л үе. Тий. Тэгээ хамгийн гол нь яг ингээд хүрхийг хүсэж байгаа цэгээсээ айгу хол хамаагүй дутуу байсан учраас тэр нь амар гоё. Тий. Тэгээ одоо ч нэг ханаад байгаа юм байхгүй л тий. Гэхдээ тий арай өөр. Тий. Тий би энэ үедээ ер нь дуртай. Аим шин кино хийж эхлэхээр болж штэ. За чиний ингээд босод ярилцлагуудыг одоо ингээд сонсохоор миний угаасаа хобби дуртай үзэх дуртай зүйл бол угаасаа аим шин кино байсан учраас би хоббигоо яг ингээд ажил болгоод одоо ингээд хийж байна гэдгсэн штэ. Аим шин кино ингээд үзэх болсон шалтгаан гэдэг. За тэр дунд чи өчнөө олон жанрын ингээ кинонууд байгаа. Тэр дундаас за аим шин кино үзэх за хоббин ч яах вэ? Байж болно шүү дээ. Гэхдээ тэрийг ажил болгоод одоо тасралтгүй 5 жил ингээ явж байна. Тэнгүүд яг зөндөө хүмүүс асуудаг байж магадгүй. Сэтгэл зүй чи хэр нөлөөлдөг вэ гэдэг юм уу. Тэнгүүд нь чи за гайгүй тэргээл ажил болохоор зүгээрээ гэл тэгчээсэн шүү дээ. Тэгвэл нь шүү дээ. Дуртай тэр болсон яг аим шин киног л хийчи гэдэг шийдвэрийг яг юун дээр үндэслэж гаргасан бэ? Тэр нэг юм бодаагүй дээ. Би яг аимшиг гэхээс илүүтэй угаасаа кинонд л амар дуртайсан. Кино яг аимшиг болохоор яг бүр яг кино сонирхож эхлэхээс өмнө аимшиг кинонд дуртайсан байхгүй юу? Яг бүр баг анги та. За. Тэг тэгж байгаа болцсон. Тэгээ би илүү зүгээр яг үндэ илүү юм драма төрлийн янз бүрийн бүр эхлээд бол угаасаа тэгэл кино сонирхож байгаа бол тэгэл яг классикуудаа үзэн штэ. No Country for Old Men, Тарантиногийн кинонуудаа үзэн. Тэгэл нэг тиймэрхүү юмнууд сонирхоод кинонд амар хайртай
болцсон болоод нэлээд удсан байжгаад би уус нөгөө аимшиг өгүүлэг уншижсэн юм чинь. Тий. Тэнгүүт тэгэл аимшиг өгүүлэг уншижсэн гинт чал өөр комеди кино яриад ивэл болохгүй шүү дээ. Тэгэл тийм болохоор тэгэл аимшиг өгүүлэг уншиж амч ойрхон гэл кино сонирхолтой юм чинь зүгээр аимшиг кино болох чи гэл аимшиг киногоор бичлэг хийгээл тэгэл Аимшиг өгүүлгээ чи өөрөө зохиод өгсөн гэсэн лөө. Тийм би би ер нь бол зохиол бичдэг байсан. Тэгээд тухайд өөр зохиолчдын зохиолуудыг уншижсэн. Ер нь тэгтээ хажуугаар нь ихэнх нь бас ер нь л миний өгүүлбэрүүд байсан. Аимшигын өгүүлэг зохиох болсон сэтэл нь юунаас эхлэв? Тэгэл би зохиол бичих аюул дуртай. Угаасаа киноны зохиол талдаа илүү сонирхолтой. Тэгээд тийм болохоор тэгэл зохиолол зохиолч те нэг жанр нэг хамаагүй шүү дээ. Тэгэл гэтээ аимшигын өгүүлэг бичих яг үндэ амар. Өөрөө илүү амар айдаг. Айдаг аа? Баргийн аимшиг кино үзэхээс илүүтэй яг шууд өөрөө аимшигын өгүүлэг бичвэл амар айдаг. Тэг хүн чинь яг өөр ингэ төсөөлөө бичиж байгаа шүү дээ. Тэнгүүт өөрийгөө айлгах юмыг л олж ийж бичиж байгаа шүү дээ. Тэнгүүт би бол бичсэн өгүүлнүүдээс амар айдаг шүү дээ. Одоо бодох нэ. Тэг яг зарим нь бол яг ингээд за шууд ай гэж биш жоохон хөнгөн бичсэн өгүүлбэрүүд байгаа. Зарим нь бол амар. Би заримаас нь бол амар байдаг. Нэг улаан гармаар гэдэг өгүүлэг байдгийн. Тэр мөрнөөс бол би амар айдаг. Өөрөө чи хаанаас ерөн тэгвэл ингээд инспайр авч хийдэг байсан гэх юм уу те? Тэгэл бодож байгаа л. Өөрөө толгоноосоо бодож байгаа дөө. Тий ингээд тэгэл янз бүрийн одоо тэгээ би бас аимшиг өгүүлэг бичихэ болцсон нь аимшиг өгүүлэг би бичээлсэн бол яг үндэ яг жигнэс нэг хүмүүс ярьдаг шиг чи ингээ аимшиг кино үзэн сэтгэл чинь нөлөөлөхгүй нөө гэхээр хэмжээний эвгүй болцсон байх байсан баха. Би бол тэгж боддээ. Тэгэл ингээл өгүүлэг бичээлийн гот чинь би ингээл ингэж аахгүй хичээлээ тараал орж ирээл орон дээр хөвцснээ доош харц явчихснаа. Яг ингээл хөвчсөн чинь араас нэг хүн минийхөө гэл дуудвал явах уу энэ төр гэл байнгын тийм төсөөлөстэй зав ингээл бүхэл нөхцөл одоо ингээл орцоор гарч захтаа за одоо яг тэр харанхуй болонд за тэнд байвал нэг гоё юм байна. Тэнд ингээ нэг хүн зогсож ивэл яах вэ энэ төр гээд тэг бодод тэтгэлцээс аахгүй. Өөрөө ингээ зохиож байгаа учраас тийм байнгын л бодож байгаа. Байнгын бодож байгаа. Бүхэл одоо тэгэл 10 жил тгчээл мичэл рүү явахдаа хатууснд явж захтаа бодоол. Тэгэл ингээл хатуусанд унтаалс ирсэн чинь хатуусанд нэг ч хүн байхгүй болсон бол яах вэ энэ төр гэж бодоол. Тэнгүүд жоох аюугүй сүулдэ тэрнээсээ өөрөө жоох яагаад тэгэд яг тэр үед ч тэгээ яг нөгөө аимшиг киногоор бичлэг хийж таарад тэгээд өгүүлгээ байлсан байдгийн. Аимшиг зохиол бичвэл нэх олон бичлэлтгүй санагцсан. Одоо би тэгэл яг ирээдүйд хэрвээ өөрөө кино хийхээр болвол тэрнийхээ зохиолыг л бичих байх тэрнээс биш олон бичвэл жоохон өөртөө эвгүй. Сэвтэй санагддаг. Тэр ихтэй хэр олон жил бичижсэн юм. Олон жил өгүүлэг чинь яалаа мэдэхгүй нөө санахгүй байна. Өгүүлэг хэр удаан яалаа. Өгүүлэг нэг олон удаан хийгээг баха. Гэтэ амар их өгүүлэг ер нь хийсэн. Тэр чинь нөгөө өгүүлэг чинь арай одоо хийж байгаа бичлэнээс амархан юм чинь. Тэгээд амархан ч гэжтэй яг богинохоо өгүүлэлгүүд бичиж байгаа болохоор богинохоо өгүүлгийг чинь тэгэл нэг хэдэн цагийн дотор би гүлийд сууж байгаа бичиж чинь тэгээ хоолоо уншилтаа хийж чинь эдит дээр нэг сүртэй тэр чинь нөгөө дүрсний эдит орохгүй шүү дээ. Зөвхөн хоолоо л эдитлэх юм чинь арай гайгүй. Тэгэхээр өдөрт нэг бичлэг гарч болдог байсан байхгүй. Тийм байна. Ажиллагаа арай багтай юм тий. Тэгэхээр би бүр амар хөглөг хийжсэн. Ер нь бол айгүй хөглөг бичдэг гэсэн. Тий. Эвгүй. Тэгээ одоо бол яг зүгээр кино зохиолууд бол би өөрөө бичиж байгаа. Мэдээж хүнд үзүүлэхгүйгээр зүгээр яг өөрөө бичиж байгаа. Тий. Тэд нар донд бол аимшиг юм нэгч байхгүй байгаа. Тийм үү. Тий. Зүгээр киноны зохиол бичиж байгаа. Кино зохиолууд тий бичиж байгаа. Ямар шүү төрөл вэ? Яг цэвэр аимшиг бол байхгүй. За. Ер нь гэхдээ яг нэг юм ялцгансан хайрын драма бол байхгүй. За. Жохон трейлер дүү талдаа гэхдээ тий яг аимшиг бол биш. Жохон эвгүй кино. Жохон трейлер талдаа зохиолууд. Янз бүрийн зохиолууд бичдэг юм дөө тэгээд тий. Зохиолтой дуртай. Зохиол яг тий угаасаа тэгээд дүрийн диалог visual storytelling гэж байна шүү дээ. Дүрслэхийн дүрсээр түүхийг өгүүлэх тий кино урлах чинь тий. Тим юм дуртай. Тэгээ зохиол нь мэдээж шал өөр. Зөвхөн сториноос яг screenplay бичиж байгаа болохоор screenplay-үүд шал өөр. Тэр амар гоё. Одоо амар таалагддаг. Яг ингээ миний бүр ингээд зүрхнээс гал асаадаг юм. Ер нь бол зохиол кино гэлтэж байна. Зохиолоо ингээ бичихтэй чи яг одоо ингээд сурж байгаа дүр ингэж төсгөө бол нэг хоолоо уншдагтайгаа адилхан ингээл зүр бичээл байгаа л ингээл сайжруулаад өөр өөр дээр ингээ ажил явдаг.
эхлээд бол яг зүгээр нөгөө нэг яг стори болгож бичиж байгаа. Яг өгүүлэг бичдэг байсан шигээ. Тэгээд screenplay руу хувиргана. Одоо л ер нь тэгж байгаа. Тиймэрхүү байдлаар бичиж байгаа. Тэрийг ер нь яаж сурж исэн бэ? Тэгээд угаасаа кино зохиолууд уншдаг байсан. Гадны кинонууд угаасаа тэгэл гадны юмнууд л яг үздэг байсан дөө. Монгол гадны кинонууд үзэнгүүтээ давхар би яг screenplay-ийн хажуудаа гаргаж тавьчаад уншдаг байсан. Зүг. Зүг. Кино зохиолуудаа тэгэл зүгээр шууд интернетээс ингээд интернетүүдээр байгаа штэ. Том кинонуудын зохиолууд угаасаа байгаа. Тэрсэн тэгэл тэндээс сурах юм зөндөө юм чинь. Сурагчид зөндөө байгаа юм чинь. Тэр тиймэрхүү юм. Тэрнэтэр бол гадны юмнууд гоё штэ. Тэгээ би яг Монгол кинонууд жоохон тэгээсэ гэж боддیں۔ Одоо яг нөгөө кино сан гэдээ байгаа л та Монголын одоо энэ киноны найруулагчны тогсон жүжигчний ингээд одоо нөгөө тэр чинь юу гэх одоо Монголын IMDb гэх юм уу? IMDb шиг нэг юм мэдээллийн сан гэх юм уу тий. Тим юм айгу их байгаасаа гэж боддیں۔ Монгол кинонууд дээр жоохон судалгаа их гэхээр хомос. Тэгээ уг нь тийм байвал илүү гоё штэ. Яг ингээд энэ кинонуудыг энэ найруулжсэн юм байна гэдэг одоо яг залуу их юм байна хараад илүү ингээд Монгол найруулагчдынхаа тухай мэдээлэлтэй болоод тэгвэл илүү бас Монголд хөгжүүд нөлөөтэй юм шиг санагддаг. Тэгээ би бол яг дандаа гадны юм тийм юмнууд айгүй их харсан болохоор Монголд юм байгаасаа л гэж айгүй их юм боддог гэсэн. Бас сонирхолтой юм байна тий. Зүгт. За энэ дээр бол ерөөсөө тэгвэл дөнгөж эхэлжсэн. Тэстэй эд бүр тийм. Эд бүр амар өсөглөн байсан амар тий. Яг ингээд юуж бодохгүй ядрахаа мэдэхгүй яг ажиллаж байсан. Ямар гоё. Тэр үе. Окей. За тэгвэл нь штэ ийшээгээ бүр ингээд хүн ингээд зүгээр яж байгаа л ингээд шууд энийг ичээ гэл ингээд шийтгэхэд бас ямар нэгэн нөлөөлөл бас байх байна штэ. Тэгвэл тэр нөлөөлөл нь одоо хүний ер нь яг яаж яваад байгаа нь тухайн хүний өсвөр нас тэгээд бага настай шууд хамааралтай гэж бол хараад байгаа. Тэгэхээр чиний одоо бага нас руу хоёлаа шилжиж. Окей. За. Бага нас нь 2 зураг. За ер нь тийм дэмж болно дөө. Гэтэ үгүй ч юм уу? Нэг нь бас өсвөр нас бай. Нилээн баг, нэг нь наа ч юм бол 6 дугаар. За тэгвэл хоёлаа яг энэ үе рүү оръё зэ. 6 дугаар анги гэсэн үг үү? Тий, 6 арай жоохон өмнөх үе юм байна. Тийм байна. За энэ бол юу вэ? 50 сая уналт юм уу? Тийм шүү дээ. 50 сая уналтанд орж ирсэн шүү дээ. 50 бэлгэний уналт гээд шинэ жилийн тусгай дугаарт нь орж ирсэн. Шалгараад. За 300 хүүхэд шалгалтаа үзсэн билүү. Тэгээд одоо энэ хамт орсон юм болохоор манай үеэлэхгүй. Үеэл дүү байгаа. Тэгээд энэ дээр би яг юу ярмаар санагдсан бэ гэхээр би амар онцордог байсан үе. За. Тэгээд яг түрүү ярьжсэн ш нөгөө ээж аваас айгүй хамааралтайсан гэд энэ дээр яг ингээ миний нэг сэтгэл зүйн одоо хүртэл мэдрэгдээд идэг нэг юм би ингээд амар зөв одоо сайн хүүхэд байсаар ирсэн. Одоо хүмүүс намайг одоо хүмүүсээс ирдэг хүлээлт нь энэ угаасаа ингээ сайн хүүхэд гэдэг хүлээлт амар их мэдэрч өссөн гэж би боддیں۔ Ээж амар ингээ нөгөө нэг угаасаа тэгэл яг ихэнх хүүхдүүд тэмлээдэг ах л та нөгөө дүм мөн шалгадаг гэх юм уу. Тэгээ яг нөгөө зарим хүүхдүүд ярьдэж нөгөө нэг ингээд тэдний манай хэний хүүхэд ингэсэн бахад чи ингэсэнгүү хэцүүлдэг үү? Тий. Надад тийм харьцангуй багаас гадна яг тэр хүүхэд бий байсан байхгүй юу? Тэр нөгөө нэг найзынх нь хүүхэд нь бий байсан байхгүй юу? Яг 10 жилд яг ингээд донд ер нь бага ангиман гэжсэндээ тэгэл ер нь бол би угаасаа л яг айгүй тим юутай өссөн. Тим сэтгэхүйтэй өссөн. Би ерөөсөө муу хөвтөж болохгүй. Ерөөсөө нэг жижиг юмн дээр ч загнуулах ёсгүй. Би бүх юмн дээр магтуулж авах хэвээр. Би бүх юмн дээр хамгийн сайн байх хэвээр. Би тийм байх хэвээр. Ингээд тэгээд манай нөгөө ангийн биш одоо ангийн хүүхдүүдийн ээж аав нар надад айгүй дуртай байсан л гэж ээж ирээд идэв мэдгүй. Тэгээд надад айгүй найзлах дуртай байсан л гэдэг. Тэгээд энэ нь яг гоё сонсогдож болохчсэндээ надад бол яг үндэ ингээд би айгүй дажгүй ер нь бол айгүй аз жаргалтай гэр бүлд өссөн гэж боддог. Гэхдээ одоо тэгэл яг байгаа ганц юм нь болохоор яг баймир их тийм үлээлттэй өсөж байсан. Яг тэгэл мундаглах хэвээр. Ингээл мундаглах хэвээр. Тэгээ би яг нэг тэрийг санддаг байхгүй ингээд
миний төрсөн өдрөөр 3 сарын 21-нд алдаг байхгүй юу? Кенгуругийн олимпиад байдیں۔ Ер нь бол манай их бүгдээрээ мэдж байгаа. Кенгуругийн олимпиад байдیں۔ Математикийн IQ-гийн олимпиад. Тэгээд би тэрэн дээр нэг үлээ 2 дугаар ангидаа мөнгө авчихсан байхгүй юу? Мөнгө медаль авчихсан. Тэгээд ээж ингээ дараа жилээс ингээ байнга оруулдаг. Тэгээд чи өмнө мөнгө авсан тэрийг ахиулах ёстой л гэдэг. Тэгээд медаль аваагүй бол аваагүй байх юм бол нааг амар загинж магнадаг биш байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр нь тэгэл лайв болж яг миний төрсөн өдрөөр болдог заяа. 3 сарын 21-нд тэр кенгуру нь болдог заяа. 3 сарын 24. 1-нд. 21. 3 сарын 21-нд. Төрсөн өдөр. Тэгээд тий. За. Тэгээд тэр хэдвэр ангийн төрсөн өдөр юм бол мэдэхгүй. Гэхдээ ямар ч үсэн миний нэг төрсөн өдрөөр кенгуру болж таарад. Тэгээд чинь би ингээ миний төрсөн өдөр штэ. Яг би нэг төрсөн өдөр нэг тэмдэглэдэг байгаагүй. Гэхдээ ингээ тэгсэн чинь ээж болохоор кенгуругоос ирж авчаад хоёулаа ингээ кино үзье гэдэгдсэн байхгүй юу? Кино үзчихэд юм мэдээд харьяа гэжсэн байхгүй. Тэгсэн чинь за ээж кенгуругоос авлаа. Тэгээд кино театр руу явлаа. Тэгсэн чинь ээж за би орохгүй чи ганцаар орчих гэдэг. Ганцаар кино үзүүлээд тэгснээ өөрөө яах чам гэсэн чинь кенгуругийн нөгөө нэг материалын тэр нөгөө нэг хийсэн материалаа ингээд нэгийг илүү хүчдэг. Тэрийг би аваа гарч ирж болдог байхгүй юу? Хүүхдүүд нь ер нь гарч ирдээ. Тэрийг шалгах гэж суугаад үлдсэн. Тэгээд яасан ийсэн байна гэх нөгөө нэг зөвлөж мөвлөөд хит авсан байна гэж шалгах гэж байгаа шүү дээ. Тэгэл би ингээл кино үзчихэл за яхаа одоо ээжтэйгээ хоол идэндээ гэж гарч ирсэн чинь байхгүй амар уралцсан. Амар уралцсан. Бүр ингээд тэгтээ ингээд зүгээр ойрлоо загнахгүй шүү дээ. Ингээд бүр ингээд харцсан өөр болдсон шүү дээ ер нь тий. Нэг тийм амар муухай харцтай болсон. Бүр надтай юу ч дуурахгүй тэгснээ чи медаль аваагүй байна гэтгсэн байхгүй. Тэгээд за тухайд юу ч би ч нэг юм бодохгүй л байгаа л та. Тэгээд тэгсэн чинь тэгээд хоол мал идэхгүй тэгээд шууд авч хараад тэгээд атуусан надтай юу ч дуурж муураг байхгүй. Тэр зүгээр нэг жишээ нь ер нь бол тийм айгүй их тийм би ерөөсөө л муу сурж болохгүй нэг ингүүл би ингээд ээжийг гомдох юм байна. Ээж энэс олж амар урлах юм байна. Гэт бүх юм дээр амар их тэгж ханддаг байсан харагдаад идэг байхгүй. Би ерөөсөө зөвл ах хэвээр би амар мундаг л ах хэвээр. Гэт тэгэнгүүт яг хоо энэ ингээд зарим тал дээр надад зөвөр нөлөөсөн байж болох ч гэсэндээ яг одоо бодох нэг юм жоохон эрсдэл үүрэгч гэх юм уу эсвэл нэг тийм жоохон сэтгэл зүйн хатыг яг үндэ ингээд буруулад исэн юм шиг санагдаад байдیں۔ Тэгээд одоо яг тэрнээс ингээд үлдсэн хилтерхийнүүд байгаа л гэдэг байхгүй би ингээд хүнд муугаар харагдаж болохгүй хүнд муугаар харагдчихвал надад жоохон яг нэг тухайн үеийн тэр нэг ээжийн харц шиг нэг тийм дарамт мэдрэгдээд идэг ч юм уу. Одоо жишээ нь тэгээд янз бүрийн өөр хүмүүсийн чанал дээр өөр хүмүүсийн имжлэн дээр орлоо гэхэд ингээд хүн миний тухай муухай юм биччихвэл тэрэн дээр жоохон имзэглэх гээд идэг талын тэгэнгүүт ихэнх хүмүүс нэг имзгэлдэггүй тэгээд тэр имзгэлдэггүй хүмүүсийг одоо яг адилхан YouTube хийж байгаа хүмүүс имзгэлдэггүй хүмүүсийг ингээд ажиглангуут нэг тийм юм муу байхаас нэг яадаггүй санаа зовдөггүй гэх юм уу тий одоо хүн юу гэж хэлсэн ямар намаатай ингээд нэг юм амар хүчтэй харагдаад санагдаад байдیں۔ Надаа би ингээд зөндөө олон адилхан YouTuber эсвэл тэгэл стример контент креатинг хүмүүсийг харж байгаа шүү дээ. Тэнгүүт ихэнх нь юм амар юм хаттай гэх юм уу тэг санагдаад байдیں۔ Би болохоор тийм мэдгүй. Ер нь бол би амар имзгэлдэг янз бүрийн комментууд дээр. Тий жоохон имзгэлж гээд идэв. Тэг мэдгүй яг нэг тэгтээ гайгүй дээ. Ер нь гайгүй болж байгаа хаа л гэж боддیں۔ Би яг тэрнтэйгээ л нэг холбож үзчихсэн. Би яагаад ингэ имзэглээд байгаа юм болоо? Бусад хүмүүс чинь нэг тэгэл янз бүрийн юм дээр имзэглэхгүй би байд юм биш дээ. Би яа имзэглээд байгаа юм болоо гэд бодоод үзэнгүү тэрнтэй жоо холбоотой гэж магадгүй гэж бодсон. Тийм байна. Тэр нь яалч гайгүй хүчтэй нөлөөлөх хөтөл юм байна л да тий. Яг төрсөн өдрөөр нь хамгийн нөгөө тийм би тэрийг л мартчихсан. Тийм тэгтээ тэр одоо бол зүгээр. Одоо би яг тэрийг ээжтэйг ярьжсэн. Та тэгжсэн штэ. Яха. Тэгээд яг зөвөр нээлтэл өнгөрсөн. Одоо бол гайгүй. Гэтэ тухайд бол тийм би ер нь амар дарамт мэдэрдэг байснаа санаад идэв. Ингээд тэр чинь тэгээ зүгээр ингээд дарамт биш штэ. Одоо би яг ингээд би ээжийг гомдоогоод ийн гэж айгүйх мэдэрдэг байсан байхгүй. Би ингээл жохон юу ячвал ээжийг би амар гомдоох юм байна. Гэл би өстө сайн л байхгүй л болохгүй юм байна. Гэл ерөөсөө сайн л байх хэвээр бүх багш нар намайг энэ өстө сайн өгч үү гэж харж явах хэвээр гээд айгүйх тиймс. Тэгээ тэр нь өөрөө ингээд бас өөртөө дарамт болоод идэх те. Тий. Тэгэнгүүт одоо ингээд нөгөө ангийнхаа хүмүүсүүдийг харахад
нэг тэгээд амар муу сурдаг зэрэг хичээл мичэл хийдгүү. Гэхдээ тэрэндээ нэг санаа зовхгүй харагдаад байсан. Яаж ингэж байгаа юм бол гэж би амар боддог гэсэн байхгүй. Тэгээ одоо бас би ингээд бодонгууд би ингээд зүгээр нэг ингээд сонин хүнд өгөөжгүй контентмен тийгээл нэг юм ингээл тэнэгтэл явждаг юм инфлюенсер гэж харагдахыг амар хүсдэггүй байхгүй юу? Яг тэгж харагдаж үедээ гингүүтээ сэмзэлэддэг байхгүй юу? Уг нь бол тех ясвалтэй. Тэнгүүт ингээ юу хийж байгаа дээрээ их бас бодохгүй одоо яг зарим контент одоо ингээ нэг өгөөжтэй биш зүгээр ингээ цэвэр entertainment юм хийж байгаа юм нэ тэрэндээ ингээд айгу сэтгэл хангалуун байгаад иддэг санагдаад идэв. Би болохоор ерөөс тийм биш байгаад иддэг байхгүй юу? Тэнгүүт тэгэл бас яг тэр хүмүүс ингээ хараж байгаа шүү дээ ингээл зүгээр л нэг юм хүүхдүүдэд зориулж юм хийдэг гэл ингээл хүмүүс харангуут тэр хүн яахчгүй байгаад байдаг байхгүй. Би тэгээ заримдаа бас айгу бахархдаг гайхдаг. Гэхдээ бас ямар мундаг юм бэ гэж боддгийн зарим контент креаторуудыг ингээд амар хараалгуулад байгаа юм нэ. Зүгээр байгаад идэв. Би бол өстө тэгж чаддаг юм аа. Би бол ерөн жоох юм згэлчих гээд идэв. Тийм би ийм юм байх та гэд уг нь бол яг хөө ингээд мэдээж өөрийгөө бүрэн мэдээд өөртөө бүрэн ихтгэлтэй хүн юу гэж хэлж байгаа намаагүй би өөрийгөө мэдж байгаа шүү дээ гэж бодох нь чухал гэдгийг би ойлгож байгаа. Гэхдээ мэдгүй айгүй ийм тиймэрхүү тохиолдлууд айгүй их ингээд нэг ганц хүний комент уншаад би нэрээ юм бах та хүмүүс нааг ингэж хардсан юм бах та би уг нь ингэж харагдмааргүй л байт юм да гэд имзгэлчих гээд идэг. Тий. Тэрийг дэгдээ нэг хальт тэгж бодсон. Гэтэ үгүйч байж магадгүй л дээ тухайд нэг хамаагүй байж магадгүй. За тэгээ энэ 50 сая болт бол ийм ээ. Тий энэ 50 сая болт ч бас тэрнтэй хамаатай тэгээд тийм үү. 50 сая болт чинь яла 6 дугаар ангид баха. Тий 6 дугаар ангид орж исэн. Тэгээд энд ороод багш нар надад бас амар хүлээлт тавьчихгүй ингээд. Би ингэж байгаа тэрс нөгөө нэг баг сургуульд 86 ч болохоор баг сургуульд өөр нэг нөгөө баг сургууль нь байж хагаад дунд сургуульд оронгууд өөр сургууль руу очиж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь дунд сургууль руу яг орох жилээ яг энд орцсон байхгүй юу. Тэгэл тэгсэн чинь бүх багш нар нь нөгөө 50 сая болонд орсон хөхтэй шүү дээ. Энэ ч яста манд хөхтэй шүү дээ гэл. Тэгэл тэгсэн байхгүй юу. Тэгээд тий. Тэгээд одоо чи энэ үедээ ингээд ийм одоо сайн сурдаг маш олон хүмүүст ингээд эн чинь л яг ийм л хөхтэй ийм тодорхойлолттой явжсэн чинь гинт ингээл нэг юм би нэг хүсч ингээл нөгөө YouTube ингээ бодоол юм тохиол бодоол те ингээд одоо тухайн үед чинь жишээлбэл одоо эцэг эхчүүд нэг юм хүлээл тавьж байгаа шүү дээ. Одоо жишээл чамаа ингээ ирээдүйд за ийм хүн болчихудаа ингээл ийм болох байх та гэдэг юм хүлээлтүүд тавьж штэ. Тэгвэл тэрэн дээр за яг эцэг их нь одоо аав ээж нь чамаа ямар мэрэгчлээ хүүхд болоосоо ч гэдэг юм. Одоо ээж нь жишээлбэл энд ингээ орох хэвээр ингээ чамд хэрэгтэй учраас ийм тийм гэдэг өнцгөөс нэг хандсан гэж штэ. Тэгвэл яг тэр хэмжээнд чи ийм мэрэгчлээ болвол гэдэг юм тэлцээ үзсэн. Тэгэд яг тухайн үед ээж тийм байж байгаад сүлдээ гайг болцсон юм аа. Яасан мэдэхгүй зүгээр л гинт гайг болцсон шүү. Чи ихтэй яг би өөрөөс нь асууж үзчихсэн. Та яг ягаад зүгээр болцсон гэсэн чинь нэг тодорхой хариулт өгөөгүй. Гэхдээ ингээд бүр ингээд тухайн үед ингээд за дүнгээ авчраарай энэ тэргээ яг хөө гэхдээ манай үеийнхний хийхээж аваад тийм л байсан л ахaltaа ингээд дүнгээ авчир гэдэг гэсэн байхгүй. Ээж бүр яг бүрэн оролцдог байсан ингээд миний хичээлийн сурлага морлоод дүнгээ авчраарай гэдэг дүн гарсны дараа тэгээд би нэг үлрэл яачлаа да би 2 димитэй амар мууданд гарцсан. Тэгээд тэгсэн чинь юу яалаа. Тэгээд би нуугаад дүнгээ нуугаад ээжээс нуугаад тэгээд нэг өдөр хичээл тарчаад далжганаал яага авчлаа хөлбөмбөг тоглоо авчлаа да. Тэгээд тэгсэн чинь ээж залгаад би сургууль дээр ч ирсэн байна. Сургууль дээр ир гээд тэгээд тэгсэн чинь яг үүдэн нөгөө царайтайгаа зогсчихсон. Амар болцдог дүнгээ харцсан. Тэгээд орж багш нартай ч уулзсан гэл тэгэл нэг тиймэрхүү юмнууд ер нь тийм байсан. Тэгээд тэгснээс сүулдэ за дүн чи яах вэ? Дүн бол зүгээр л тооштой гэдэг болцсон. Тэгээд нэг тэгэж надад юу ч тулахаа болоод тэгээд яг жигнэсээ би яг ингээд чөлөөтэй ер нь яг тэр эрх чөлөөг надад олгосноор би бас яг YouTube илүү яасан гэж ер нь боддсон юм аа. Тэгээд одоо карантин үеэр чинь би өстө жинхэнэ том толгойлол ерөөсөө хичээл хийхгүй зөв YouTube хийж байгаа штэ. Мэдсэн байхгүй. Одоо би яг намайг яг 10 дугаар ангид байхад карантинлаад 10 дугаар анги нэг 2 үлрэл оронгуудаа карантинлаад тэгээ 11 дугаарыг бүтэн карантинлаад тэгсэн байхгүй. Яг энэ карантины үеэр ер нь бол яг YouTube яг ингээд өгүүлбэлэг мөглөг амар явсан. Тэгэнгүүт
Тэр үед вирус нэг ч хичээл хийгээгүй. Тэгээд одоо өнгөрсөн. Яг тэгээд нэг шалгалтуудаа бол өгдөг байсан. Тэгэл ингээл хүүхдүүд чинь одоо ярьцдаг гайг байл нөгөө шалгалт өгөхөд чинь юу гэдэг байсан байхгүй. Discord-оор хоорондоо ярьж байгаа хүчдэг байсан байхгүй. Шалгалт онлайн шалгалт чинь. Тэгээ өгөнгүүт нөгөө хэдтэйгээ ярьж мэрж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хэд чинь бүр ингээд баахан даалгавраа ингээл хийх гээл ингээл бүүн хичээлд ингээ баригдсан хүмүүс би тэгсэн чинь тэр чинь юугаарч өгдөг байлаа. Нэг даалгавраа submit хийдэг нэг тустай юу байдаг байсан, app байдаг байсан. Тэрийг ч би мэдэхгүй би нэгээч юу юугаасаа. Тэгээ би нэг ширхэгч даалгавар submit хийгээг байхгүй. Нөгөө шалгалтуудаа л өгсөн. Тэгээд тэгжиж ер нь бол YouTube-с. Тэгэл одоо тухайн үед ч юм бол тэгээ гайг байгаас тэ бас нэг тийм сайн байх хэрэгтэй мөстэй гэдгээ гайг болцсон байгаа байхгүй. Тийм тэгж ясны үндсэн дээр тэгээд одоо жишээ нь 10 жилээ төгсөөд их сургуульд орохгүй гэхэд хүртэл тэгээ өөрөө мэдж байгаа л үдэл гэсэн. Тэгээ одоо бол гайгүй. Тэгээ сүулдэ гайг болцсон. Тэгээ тэрэнд нь айгу бас талархдаг ер нь бол ээж авдаа тийм. Айгу ер нь бол YouTube-ыг дэмжижсэн, ер нь бол дэмжижсэн. Айгу тийм сөрөг бол байхгүй. Тий, айгу дэмждэг гэсэн. Тий. Гэтэ яг чамайг тэр нөгөө 2D авж ирээд тэрнээс хоошоогоо гайг болцсон юм шиг санагч юм. Эсвэл бол тэр үе эсвэл мэдгүй яг хизээ гайг болсныг би бас нэг сандгүй маа. Багада нэг юм бодохгүй байгаа шүү дээ. Би тэгэл нэг тэр ингээл юм болгоныг ингээл тэмдэглэж байгаа тахгүй шүү дээ. Тэдэн сарын тэдэн тэглээ энэ гэхгүй шүү дээ. Мэдгүй нэг л өдөр л гайг болцсон шүү дээ. Би тэгтээ тухайн үед бас угаасаа жоохон хөдөлгөөнтэй байгаадсэн юм аа. Яасан ч үлээ. Тэр дими явна гэдэг чинь муугаас тэтгэл болохгүй шүү дээ гэжнээс. Тэ 2D-тэй би бүр тэрийг нүд санаад байгаа байхгүй. 2D-тэй 3D-тэй баахан B-тэй C-тэй байсан. Арайч F авчааг байсан. Тийм байсан. Зүг. Төлөөс ээж нөгөө нэг эргэн тойрны хүмүүс нь ингээ бас нөлөөлөл бас ингээд угаасаа л хүмүүс чинь ингээд нэг нэгнтэй ингээ харилцаа холбоотой байдаг. Нэгэндээ нөлөөлж идэг учраас тэгэл бас зөндөөлөх юм бодож ээж тий. Тэгэл багш нар тэгэл инста мундаг хөгчөө энэ төр гэл идэл байсан. Тэгэл яг ингээл толгой дотор тэгэл муу хийж болохгүй гэдэг юу амар их суудсан санагдаад идэв шүү дээ. Тий. Харин тийм ээ. Одоо энийг ингээ харангууд яалч арахгүй ингээд амар хөөрхөн яг нэг юм октоор харагдаж байгаа байхгүй юу тий. Тий, наа чин 6 дугаар анги гэхэр чийдтэй юм бэ. 12 маа. Яг л чиний ярьсан дүү. Тийм байна. Би зурнууд нараа анх удаа ингээ харчаад ямар өөр ингэж харж ирсэн байхгүй юу тий. Тэгээ 8 бэлэг очиж ирсэн шүү дээ. За. Тий, тэгээд чаваста энэ дээрч бас би өөрөө ч нэг сайн оролцоогүй дээ. Тий. Гэтэ айгу хөөрхөн гоё дурсамжтай бас ер нь бол. Тийм байна. Тий. Гэтэ энэ дэс үеэс ингээ одоо байгаа жорж хэр өөрчлөгдсөн юм шиг шаасан. Амар өөрчлөгдсөн. Босод гарах өөрчлөлт. Тий. Шал өөр. Ер нь шал өөр шүү дээ. Тий. Хэрвээ чи яг энэ жоржийг хэвээрээ байсан бол ямар хасан бол? Тэгсэн бол тэгээ би юу явах байсан бохоо нэг санхүү манхүү сураал явж байгаа байсан. Сэдис сураал явж байгаа байсан. Тэ ямар нэг креатив салбарын юм биш. Одоо яг хуу эн чинь бол ингээд ээж үсч байгаа юмнууд байсан байгаа шүү дээ. Ингээд нэг юм хичээл мичээлтэй сайн нэг юм. Би болохоор ерөөсөө нэг тийм биш байхгүй. Яг би арай илүү яг нэг креатив салбарын л ингээд нэг юм урлагийн талдаа л юмнуудаа дуртай байгаа шүү дээ. Тэгэнгүүт ээж болохоор арай илүү нөгөө юм номын бичгийн нэг юм боловсролын өндөр боловсралтай гэх нэг тийм юм хүсдэг байсан юм санагдаад байгаа юм. Тухайд ер нь тийм одоо ч хүсдэг байж магадгүй л дээ. Тэгтээ тэгээ одоо ихтэй. Тэгтээ сурна л да. Тэгж байгаа сурна уу? Тэгтээ одоо бол айгуу гоё ойлгодог болсон юм биш үү? Тий. Одоо ер нь бол амар уужуу. Одоо ер нь ээжтэй айгуух юм хум айгуух ярьдаг. Айлын ганц шүү дээ тий. Тий. Тэгээд яг гоо ээжтэй тий яг ингээд дажгүй болсон үеэс нь хойш ер нь бол ээжтэй л тэгэл хэвээр хамаг хаваа бацдаг гэсэн шүү дээ. Нийлж хүмүүлаал сайх. Тий, ээж бол амар миний ер нь хамгийн сайн найз шүү дээ. Тий. Тэгтээ бас тийм байна. Ер нь адилхан юм байна. Ер нь яг хүний ингээд түүх ингээд сонсоод байхаар нэг юм мөчлөг үе дээр нь эцэг ихе өөрчлөгдөж байгаа байдал ч гэсэндээ яг яагаад ч мэдэхгүй ингээ өөр болцдог ч юм уу те. Их тиймэрхүү юмуд байдаг юм шиг байна. Над дээр ч гэсэн ялгаагүй бас ингээл ээж бас ингээ те тухайд ингээл ямар нэгэн иймэрхүү зан аршин гарч агаад нэг л өдргийн дөр болвол нэг юм ойлгодог болцсон үе ирдэг юм шиг байна. Одоо бид ч гэсэндээ ингээл хөшрөх юм бол бас ирж магадгүй ингээл одоо те чи энэ үедээ ингээ хардаг байсан Жорж одоо ингээд октоо сэтгэл зүйтэй байснаа бас одоо ээжийн үе дээр ирэнгүүтээ бас октоо сэтгэл зүйтэй болоод ингээл өөр харах өнцгтэй болоод ингээл ирж гэдэг юм уу те. Хүний бас нэг юм
сэтгэл зүйн юм онцлог нь л байдаг юм шиг байна насны хувьд тийм. Тэр нэг их сонирхолтой. За ямар гоё түүл яг юм хүссэн эрх чөлөөг нь олгож хүүгээ ойлгодог болсон энэ үеийн яг бас тийм чиний одооний бүтээж байгаа бүтээлүүдийн их сурвалж бас тийшээ тийш хамааралтай болж штэ тийм. Тий, ээж тэгэл чангаараа байсан бол тэгэл Тийм байна. дөв бол хийхгүй дээ. Нэрээ би яг тийм тэгэл яг намаа өгөөл явчих байсан баг. Тий. Тэ огцом бараг 180 градус. Тий, сэзээсийн оюутан Өөр болсон харагдаж штэ тийм. Тий. Амар номоо өгтлээ хасах та. Тийм байна. За одоо тэгвэл ингээд яг энэ үеийн ингээд байжаад за хоёлаа дараагийнхын зураг руу оръё. За энэ их хөрхөө Энэ энэ бүр яг ариста багаан хөрхөн зураг. харин тийм. Яг нөгөө энэ поз авцаа хэвчээ. Тийм. Хөөрхөн. Хөрхий. Тэг эн чин энэ гэхдээ би сандгүй маа. Хэддэн бол мэдгүй. Аха. Энэ угаасаа 3 4-тэй байсан юм болоо гэж. ээж аав явсан зураг биш байхгүй. Энэ За. манай энэ нөгөө нэг энэ 50 сая хамт орсон нинжэ гэж үеэлийн ээж одоо ээжийн дүү За. гих навсан зураг. Тэгэд ээж аав нэг тийм нэг юм зурагсаг биш байсан юм билээ. Тэгээд миний багын нэг олон зураг байдаг байхгүй юу? Нэг миний зураг мөргийн нэг сүртэй олон авч байгаагүй зав. Тэгээд одоо надад байдаг зурагнууд нь болохоор дандаа яг энэ нинжин гэж үеэлийн ээжийнх нь одоо тэ ээжийн дүүгийнх нь авсан зурагнууд байдаг байхгүй юу? Би энэ хоёр үеэлдэг амар ойрхон байсан. Амар ойрхон өссөн. Тэгэнгүүт яг тэгж авсан зурагнууд. Тэгээд энэ зурагнуудтай адилхан мэдхгүй би яг бага насаа нэг санддаг байхгүй юу? Хүмүүс ч ингэ санаад идэв шүү дээ. Би ерөөсөө нэг санддаг шүү дээ. Ер нь л бараг нэг юм энэ үеийн нэг турсамж нэг байхгүй байгаад идэв. Тэгээ энэ айгу хөөрхөн. Тэгэл. Тийм л одоо юм хүн боддгоо сайхан тийм одоо цайлган байсан байлгүй дээ одоо тэгээд. Тэгээ энэ айгу энэ хэдтэй нэр өстө мэдгүй. Энэ нэг цагаан сар арилаа байхгүй нэг. Тийм байна. Яг дээр харагдаж байна. Тийм эмээгийн дочцоо тэгэл авсан юм шиг байгаа. Гэтээс айгүй сэргэлэн юм цаваа харагдаж байна те нүд нь хүртэл амар өөр те. Тийм гэхдээ би айгу зөөлхөө хөвгт байсан гэдгийг За. ээж хэлнэ нэг тийм. Би ер нь нэг тийм хөдөлгөөнтэй биш айгу зөөлөн л хөвгт байсан. Аагаа юу харин айгүй дүлгөөхөн харагдаж байна те. Тийм амар зөөлөн. Ер нь л айгу зөөлөн хөвгтлээсэн гэдэг шнаг. Тэгээ нэг тийм ийм тоглоом нэхэж уйлдаггүйсэн гэсэн. Ингээд яасан гэлээ нэг тэгж л яриад идэв нөгөө нэг юм машины тоглоомны дэлгүүрт ороод тэгээд тэгсэн чинь энийг авчих гэдгсэн чинь би авахгүй байгаа гэс тоглоом. Ерөөсөө тэгсэн чинь худалдагч нь гайхаад энэ хүүхдүүд ч орж ирэл энийг аав гэж уйлаад идэв ш. Танаа хүүхд ч өөрөө гуйлгуулад авахгүй байгаадах ингээд тэгсэн гэс. Тэгээд гайгүй зөөлн тэгээд нэг тийм одоо бодохны бас айгүй тэгэж ээж авыг ойлгохдаг хүүхэд байсан байт юм шиг санагдтыг одоо юу гэх юм. Нэг ээж авдлаа болохгүй байх юмсаа л гэж боддоод идэв гэсэн шин. Яг нэг хальт санангууд тэгж бодож исэн бодлоод айгүйх байгаад идэв. Одоо яг ээж мөнгөтэйгээ болов мөнгөгүй байгаа болов за мөнгөгүй байж магадгүй юм ахвалыг гэж асуугаад явах те ч гэлөө нэг тиймэрхүү бодлоод айгүйх бодогддог байсан санагддаг шин. Тухайн үеийн амьдрал нөхцөл байдал нь яг ямар байсан чамд санагдаж байна одоо. Тэгэл явах те тэгэл нэг сүртэй биш тэгэл мэдгүй тухайн үед бол тэгтээ би аягүй тэгж боддог байсан. Ингээд дэлгүүр ороод хөссөн юугаа ч хамаагүй ингээл тороод үргээл үнийг харахгүй авах юмсан гэж боддог байсан. Тий. Тэгтээ нэг тэгэл нэг сүртэй амар дутаж өссөн юм бол байхгүй. Тэгж байгаа хэрнээ яг ээжигээ ингээ ойлгоод дотроо тийм хүсэлтэй байгаа хэрнээ очиод аваа гэхэд аваагүй гэдэг сонголтыг хийж исэн. Тиймэрхүү тий зөөлөн ер нь айгу тэмэл байсан байх. Тий тэгээд тий нэргэс гэхдээ айгу тэрийг үл их боддог гэсэн. Ер нь ингээ хүссэн юм авахсан гэж айгу их боддог гэсэн юм байна. Багта. Тэгээд яг хуу тэрийгээ яг нөгөө нэг өөрөө YouTube-гээд өөрөө мөнгө олж үзэж байгаа штэ нөгөө 10 жилийн төсөөлөөр. Тэгээд тэгчингүүтээ тэр айгу надад байлсан штэ. Ингээ өөрөө янгот. Өөрөө мөнгөөрөө юм аангот айгу гоё. Байсан юм байна. Би нэг сүртэй бодож үзэж байгаагүй мэн. Одоо тантай яг ярингаал бодож үзэж байна. Нэр нь бага мага наснаа. Тэгээ би нэг гадаа гарт хүүхдээс нэр гадаа гарт хүүхдээс. Гэртээ үйдэг хүүхдээс. Яг энэ үедээ тий. Тэгээ айлын ганц штэ. Тэгээ чи гэртээ ер нь ингээ өөртөө тоглох уу? Ер нь би л одоо ингээ өөртөө би зурагтай аягүй үздэг гэсэн. Оо яг тий. Зурагтай үзэн. Зурагтай амар үздэг гэсэн. Тэгээ аягүй их кино үздэг. Зурагт үз нэг сүртэй тоглолдог.
эрэгтэй хүмүүс ч нөгөө машинаар тоглолт шүү дээ. Би хүмүүсээр хоорондын зодтолдож тоглолт гэсэн. Хүн тоглоомор тоглолт гэсэн. Тэгээ амар зохиол мохиолтой. Хүй багтаа юу? Тэг ингээл 2 супер цэрэг тэгэл 6 яг энгийн үний эсрэг зодолж тэгэнгүүтээ ягаад мэдгүй амар их зохиол бодоод тоглуулад идэг гэсэн шүү. Хүмүүс тэгснээ ингээд нэг юм хот мот хийгээл нэг тэгдэг ус. Тэгтээ нэг сүртэй ер нь тэгээ би бодохдоо бас ер нь бодохны жоохон ганцаарддаг байсан байж магадгүй. Тэглэх тий. Тэгвээс ганцаарддаг ч гэсэндээ яг үндэ гэрээс гарч тоглох дургүйсэн. Гадаагаа хүмүүс амар залбирагдаад идэгсэн. Мэдхгүй айгуу бас нэг тийм жоохон яа муухай үг хэлж бай насаар. Гэхдээ нэг тийм айгуу жоохон цэвэрч талтай. Хямсгар гэдэг л. Тэгэл идэв чинь ингээд нэг юм ээж тэгж яриад идэв чинь ингээд аваа харьжингууд ингээ гадаа ингээ хүүхдүүд волейбол тоглож байгаа л тэгээд очиод тоглох юм уу гэд надаас асуусан чинь заваарсан гэсэн гэлөө. Амар олон хүүхдүүд харахаар дотор мөх оргоод ийн гэсэн ч гэлөө. Тэгээ айгуу тийм нэг хүүхдүүд нэг олон хүнд туртай биш аль болох ганцаараа байх туртай. Байсан юм шиг л. Аав ээжтэйгээ юу н харилцаа. Аав ээж нь юу нэг ямар исэн? Ээж бол угаасаа яг нөгөө яг хуу баг байхад бол нөгөө тийм байсан гэсэн чинь нөгөө юм амар жоох ууртай. Жоох ууртай. Аав бол тэгэл ер нь л яг л нөгөө байдаг л Монгол аав нар шиг тийм юм нэг сүртэй юм ярьдаггүй. Нэг амар загнаад ахгүй. Тэгээд нэг тийм айгу маш даруй төлөвлөх хүн байсан да. Тэгэл ажилдаа яваал ирдэг. Тэгээ одоо бол айгу хөөрхөн шүү дээ. Бас намбгүй үедээ намбгүй. Тэг хөөрхөн аав амар хөөрхөн. Ээж ч хөөрхөн. Одоо бол амар хөөрхөн. Тухайн үе бас нэг сайн санахгүй нөө. Тэгээ ер нь бол тийм байсан. Аав яг ажилдаа яваад ирдэг. Тэгээд ер нь айгу тийм дууцоотой тийм юм биш. Тэг ээж бол тэгэл яалчгүй тэгэл одоо яг ээж яадаг байла. Хэсэг яг ажилдаггүй зөвхөн намайг хардаг байсан баха ээж. Тэгээд тэр үедээ тэгэл угаас миний төлөө л тэгж байгаа шүү дээ. Тэгээд одоо бодохны одоо амар орой гарсан байгаа шүү дээ би. Тэнгүүт за энэ үхтийг л өстой мундаг болгоо шүү. Сайн явуулна шүү гэж айгүйх боддог гэсэн юм шиг. Тэгээд тийм болохоор амар тэрэн дээрээ төвлөрөөд надад яг бүрэн анхаарлаа өгөөд бүх юмд амар ач холбогдол өгөөл жоохон болохгүй юм байвал тэрэн дээрээ жоохон нэрвтэй л идэг байсан юм болов уу? Тий. Бас тийм бах тий. Магадгүй. Тийм шүү дээ. Цорын ганцхан л хүүхэд байгаа шүү дээ. Тий. Тэгэл хэсэг бол айгүй урт байдаг гэсэн. Одоо бол өстой намаас тий айгүй амар амгалж шүү дээ. Тий. Одоо бол айгүй хөөрхөн тэгэл хаяа ирээл бид чинь тэгэл үзэр тоглоол. Тэгээ ээжтэй хоб бац цуухлаар нэг хайтайхан байдаг юм дөө. Тэгээ өмнө нь бол яг нөгөө ээж автай хамт амьдардаг байхад бол ээжтэй бол байнгын хоб бацаастай. Одоо тэгэл хаяа эренгүүт нь хоб бацаал тэгэл. Тэ. Ээжтэйгээ ер нь айгүй найзууд. Тэ. Тэгэл. Тийм байна да. Тийм байна. Тэгвэл ер нь нэг аав ээж нь бүр амар эрхлүүлж бол өсгөөгүй зүгээр амар сайн хайраар өсгсөн л гэж хэлэх байхаа би ер нь бол тийм байгаасаа гэдэг хайраар тий. Тий. Гэхдээ яг нь эрхлүүлсэн юм бол байгаа. Одоо яг би бол тэгж хэлэх байхаа одоо нөгөө би хоолнд муу хоол хийж чадахгүй. Гэр цэвэрлэхтэй муу. Тэгэхээр наа юу ч хүргээг байхгүй юу? Хүргээг үсгэсэн. Тий. Тэр нь бас тэгж нөлөөлдөг байсан болов. Ингээд намайг ингээд гэр цэвэрлүүлэхгүй цэвэр ингээд хичээлээ хийж байгаа юм чинь ингээд надад ингээд намайг амар мундаг байх гээд бүр ингээд ийм юмд оролцуулахгүй хахад би энэ дээр мундаг байхгүй байгаа юм байна штэ гэж бас бодогдчихсэн юм байна. Гэхдээ ер нь бол тийм яг ер нь юм төрөгдөг байсан. Тэр нь гэхдээ одоо яг үндэ намайг өстой загнаад хоолмол хэлүүлээд гэр цэвэрлүүлж авахгүй яасан бол доо л гэж бодогдъё. Одоо тэр чи хэцүү байгаа юм чи. Тэ одоо би шалууга тэг яг сурж болох л та. Тэгтээ сурыг гэж тэр чи амар хэцүү санагдаад юм чи. Одоо тэгээд сурааг юм чин тэнгүүт тэгэл холмол хийж чадахгүй би нэр ингэсэн. Яг өндөг шарж чадж байгаа юм. Хүчий тэгээ яаж удаа агшаа чадна. Ганцаар амьдарч ийж. Жохон захиалаастай тэгээ. Тий. Жил болж байгаа гэлөө. Тий. Тий. Тэгээд будаа агшаа чаднаа. Өндөг яаж чадна. Тэг яг махан бэлдэгдсэн байвал махын чанаад тий чан чадна. Гэхдээ жохон давсын багтуулчаад байдгийг. Тий. Тэгэл тий шал бол яг нэг хайлт угаачих бах. Тий.
Маш сайхан тэгвэл хайраар өсөжээ нэрээ тий. Яг тийм жоохон цагаан гартай. Тэрэнд би тэгтээ айгүй одоо хэлдэм аа. Намайг яах гэж ингэ цагаан гартай өрсөсөн бэ ингэ жоохон юм сургаж яахгүй яасан ингэж боддгийг хэлдгийг өөрсөнд нь тий. Тэгж ер нь бол ерөөсөө яг юмд бити оролцож яг хичээлэл хий гэж өсгсөн. Ер нь бол. Тэгээ би чинь яг 10 жил мэлд орохоос өмнө уншаа сурцсан байсан шин. Ээж заасан байхгүй юу? Тэгээд тийм би чинь 1-р ангида солиороод хүүхдүүд тэнд чинь нөгөө уншиж чадахгүй баба дээдэ гэж ах чинь би багшийн туслах болцсон тэнд өөр хүүхэд загнацсан зогсож байдаг байсан шин. Энийг уншихэд. Тэгээ өөрөө уншдаг болцсон байсан. Тэгээд зураг зурдаг байсан, шатар тоглодог байсан. Юм байна. Тэр бас нэг хамаатай л ах та. Тэгээ энэ үед чинь энэ хэддэж байсан юм дээ. За энэ үед бол яг шатар тоглодог байсан үе. Бас яг зураг зурдаг байсан. 6-р ангид байсан үе нэлөө. Тийм. Тэгээ зургийн тэмцээн хэмжээнд ордог. Шатрын тэмцээн хэмжээнд ордог. Цогцлбрийн аврагт ордог. Хүүхдээс. Чи контентн дээр хамгийн сүүлд нь хайртай шүү за гэж хэлдэг штэ. Зарим хүмүүсийн хувьд ингээд хайртай шүү, хайр маяр гэж хэлэхэд ер нь бол айгүй бэрхшээлтэй штэ тий. Тэнгүүд яг чиний хувьд хайр гэж яг чи юу гэж илэрхийлж хэлэх үү? Ээж хайр, аавын хайр гэж зөндөө олон хайр байгаа. Тэр тийм бэрхшээлтэй надад бол биш. Яг хүмүүст бэрхшээлтэй байдаг нь бол ойлгож байгаа. Би бол ээжд айгүй хайртай шүү гэж хэлдэг, аавд бас айгүй хайртай шүү гэж хэлдэг. Тийм тэр чинь тэгээ нэг тийм хүмүүс яг тэгэл идэм л да ингээ үнцэнтэй ойлгох хэрэгтэй гэдэг. Гэтэ үнцэнтэй байлгана гэдэг чинь тэгэл ингээл яагаад тахгүй гэсэн үг биш шүү дээ. Тэгэл би бол айгүй дулаан л ер нь бол тэгэл хүн болгонд тодорхой хэмжээнд гоё энерги түгээж ивэл гоё л гэж боддог. Тэгээ би 10 жил мэлд айгүй их тийм байсан байхгүй ингээл зүгээр жижиг юм надаас гарах жижиг юм гэхдээ тэр хүнд амар гоё сэтгэл төрүүлж болно шүү дээ. Одоо тэгээ мэдгүй яг одоо ингээд хүн болгоно нэгэндээ амар муухай харцд юм шиг байгаа мэдгүй. Тэр нь ингээ нормал болсон. Тэгээд би яг тэгжсэн сандаг байхгүй. Би ингээ 10 жилийнхээ ангийнхаа нэг гайтай залуу нэг хүүхэдтэй сургуулийн ганц орчоод тэгээ өөрөө юм авахта тэр нэг 50 чихэр байдаг гэсэн. Тэрнээс 6 муугаг аваад өчлөө дээ би. Тэгээд тэгсэн чинь амар гайхаж надад хараад нэр ингэсэн надад авч өгч юм. Өстө баярлаа гэд тэгсэн байхгүй. Тэрсэн бол ингээ найздаа гаргаж байгаа жижигхэн сэтгэлч биш даа нэг тэгээд сэтгэл л дээ. Тэнгүүт тэр хүн нэг тийм хүн өмнө гаргаагүй байсан байхгүй гэх юм уу. Тэнгүүт хайртай шүү гэдгийг бол нэг тэгэл солиорол гамнаад ах хэрэгтэй гэж бол би боддоггүй. Тэгээд нөгөө ээждээ хайртай шүү гэж хэлжсэн эзэв энтер гэдэг хүмүүс тэгээд шүү дээ. Амар сонир санагдаад байхгүй. Тийм би бол угаасаа тийм зөндөө л хэлдэг байсан. Ээждээ ч хэлдэг байсан, аавдаа ч хэлдэг байсан. Тэгээд тэрийг гэхдээ жоохон болцсон юм да. Ер нь нэг хүмүүст ингээд амар гоё тийм сэтгэлээ сандангууд зарим нь амар буруугаар ойлгоод эсвэл амар муухай хандаад байдаг шнэ. Сони ингээд хүмүүс гоё магтаал сонсож чаддаггүй санагдаад идэв надаа. Тийм. Ингээд амар гоё ингээд гоё зүйл зүүцсэн бангууд нь над зүйл чи ямар өөрх юм бэ гингүүт ингэж мингээд идэх байхгүй амар сонио. Тэгээд тий би ер нь бол тийм амар жоохон нээлттэй дүү. Тэгээд хүмүүст магтаал хэлэхэд бол ерөөсөө гоё үг хэлэхэд бол харамлдаггүй байсан. Яг 10 жилийн төгсгөл авцаа. Тэгээд ингэж жоохон YouTube хийж үзчихэж тэгээд жоохон хүмүүс чинь жоохон муухай юм байна гэж мэдрэгдээд. Тэгээ жоохон болцсон. Тэгээ жоохон хэсэг хатуу байсан. Гэхдээ одоо яриа буцаагааг болж байгаа шиг. Хэсэг тэгэл за хэсэг чинь тэгэл тэгж ааш тус ингээл за энэ хүмүүс угаасаа муухай юм байна. Ерөөсөө би энэ хүмүүст ингээл миний хайрыг хүртэх ирэхгүй юм байна. Тэгэл угаасаа яг манай их ихэнх тэгж мэдэрчлээсэн л хэл та. Тэгэл би одоо угаасаа хүүтэн байч чадах юм чинь гэж мэгээд тэнэгтээд тэгээд тийм байсан. Тэгээ одоо бол гайгүй. Ойлгоод тий. Одоо яриа гайгүй болж байгаа. Ер нь бол. Тийм. Тэгтээ ер нь бол тэрийг амир хилээсэл нэгэндээ гоё хайраа гамнахгүй байгаасаа л гэж боддیں۔ Тэгээ би яг тэр бичлэгийн төгсгөл тайртай шүү заа гэдэг болохоор тэгэл яг ингээ гоё санагдах хүмүүс яг гоё санагдах хүмүүстэй гоё санагдж байгаа л үү тий. Тэгээд ядаж ганц хүнд тэгэл тэр ингээд гоё санагдчихвэл тэгэл хантай санагдчихвэл гэх юм уу. Одоо би бол зарим бичлэгнүүдийг яг тэгж төсөөлдөг байхгүй ингээд
Японд ч юм уу, эсвэл Солонгост ч юм уу ингээ өөр оронд гэрээсээ хол ганцаараа ингээл сураал амьдарч байгаа л ажлаа ингээ сонсож байгаа л эсвэл тэгэл нэг харьчаал унтахаас өмнө үзэл тэгэнгүүт ингээ амар ганцаардсан тэгж мэдрэгдчихэн гут нь тэр үедээ миний бичлэг үзэж байгаа хта гэж би амар боддог байхгүй. Тэгээд тэр хайртай шүү заа гэдэг үг ингээл тодорхой хэмжээний нэг жоохон хантай мэдрэмж төрүүлж байгаа ч юм билүү. Тэгээд нэг олон хүн төрөх нь хамаагүй. Гэхдээ тэгээд ядчил нэг ганц хүнд ингээд гой санагдуулж ивэл болоо юм чинь тэгэл. Тий. Тэгж санагддаг. Тэгэл тэр чинь гой энерги юм чинь гоё энергитэй үг штэ. Хайр гэдэг чинь амар гоё энергитэй үг. Тэрийг ингээд цацж ийн гэдэг чинь тэгэл надад бол гоё штэ. Надад гоё санагддаг. Өстой гоё. Тий. Өстой гоё. Тэгээ яг тэгээд тэр нь зарим хүндээ грин санагддаг л ах тэгээд одоо яа гэвтэй надад гоё санагд юм чинь. Тий. Тэгэхээр нөө хийж байгаа зүйлийнхэн цаана хэлж байгаа үг бүрийнхэн цаана нэг утга учир айгуу гоё ийм гоё утга учир нуугдчихсэн гэдгийг би ч гэсэн одоо сонсож мэдрэлээ. Тэгээ бас нэг юм хэлчих нөгөө Red Bull бичлэг болгон дээр Red Bull-ийн лого яг зүүн талтай байдаг байхгүй юу? Тэрийг би тэгж бодож байсан. Зүүн талд нэг хүү, баруун талд нэг хүү, доор нэг хүү гэж хагаад би ингээд бичлэг болгоно зүрхнээсээ үзэгчтэй өргөж байгаа юм чинь. За ингээд зүрхэн талтаа гэд тэгж бодоод Red Bull-ийн лого зүүн талд гэсэн. Ямар гоё юм. Тэгээ ер нь тэгж л бод юм дөө. Яг сүүлийн үед нэг жоохон нөгөө ажил гэж харж байгаа гэд хийж байгаа гэдгсэн шүү дээ. Тэрнтэй хүнд би амар дургу байгаа. Би тийм байх ёсгүй гэж бодож байгаа. Гэхдээ одоо яг их тэгээд нэг жоохон хариуцлага гэд нэг хэсэг тэгж хийж байгаа. Тэгээд ер нь бол айгүй тэгж айгүй зөрчилдөг байсан. Би ингээд миний зүрхнээс гарч ах хэвээр юм шүү дээ. Яг ингээд зарим ингээд зөндөө олон контент креаторууд ч юм уу хүмүүс ингээд яг бизнес талаас нь харж юмнуудыг яриад идэг байхгүй. Надад тэр айгүй сонир санагддаг байсан. Яг ингээд эн чин яаж хурдан хийх вэ гэхээсээ илүүтэй яаж бүр чин сэтгэлээсээ энийг гоё гаргаад хүмүүстэй хүргэж болохоор байх вэ гэдгээ бодвол гоё биш юм уу гэж би их боддог байсан байхгүй. Тэгтээ тэгж боддог байсан нь жоохон голдоо байхгүй болоод жоохон тэгээд бизнес нэг жоохон ажилыг хараа явцсан байгаа юм одоогоор бол. Тэгтээ буцаагааг болно уу? Тий. Тэгээ надад яг тэр нь сүүлийн үед бас за одоо энэ их бодогдчихлаа юм байна. Амир бизнес гэж хараад байгаа. Айгу тэр хандлага амир дургу. Тэр хандлаганд би амир дургу байгаа яг YouTube-ийг. Энд чинь яг бүр ингээ нөгөө миний үздэг байсан анх нөгөө YouTube үздэг гадаадын хүмүүсийг үздэг байсан үеэс л эн чинь ингээ зүгээр л яг гоё пашнаас гарч байгаа, хайраас гарч байгаа, илүү дутуу ашиг хараагүй тим юм байгаа байхгүй юу? Тим философитой үндсэн философитой юм шиг санагддаг надад. Тэгэл тэгэнгүүт одоо ингээл ямар нэгэн контент креатортай уулзаад ингээл за ямар бизнес хийж чинь, ямар бизнес хиймээр байна. Яг одоо ингээл өөр бизнес хий. Чи ингээд зөвхөн YouTube хийхгүй. Нанаас ингээл нэг ийм хийгээл ийм татвал амар хийн штэ энэ төр гэл. Тэр нь яг мэдээж зүйл ах л та тодорхой хэмжээнд. Гэхдээ би бол тийм юм даяар дургу. Би ерөөсөө яг YouTube-тэй нэг холбооч тийм бизнес ер нь хийхгүй баха. Хийхгүй юм шиг мэдрэгддээ ш. Надаа тийм юм амар муухай санагдаад байд юм байна надаа. Тэ ер нь бол бүх юм зүрхнээс гарч авах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд тэ. Тэгвэл яаж ч нөгөө сонсож байгаа үдж байгаа хүмүүстэй арай өөр мэдрэгдэнэ л байна тий. Тий. Ямар гоё. Тэгж санагддаг юм да. Тэгээ бүхэл юм тэгээ яг гоё сэтгэлээсээ хандвал гоё шүү дээ. Яг авах юмаа заавал бодохгүйгээр зүгээр ер нь юмд надад ч тэгж санагдав. Бид ингээд заримдаа жоохон сэтгэлээсээ биш яг ингээд ажил гэж хараад хийсэн юм аа дараа нь үзэхээр гоё биш. Тэнгүүтээ ингээд сэтгэлээ гаргацсан бичлэгээ би ингээд дахин өөрөө орж ингээд үзэл идэг байхгүй юу. Энэ дээр нэрээ тэгжсэн да гэл амар гоё. Бичлэгнүүдээ би давтаж үзэх айгуу дуртай. Ер нь бол. Тэнгүү тэгэл зарим одоо хүртэл давтаж нэгч үзээгүй бичлэгнүүд зөндөө байдیں۔ Тэд нар нь тэгээ яг нөгөө ажилгаа хараа хийцэн. Нэг юм бодлогүй ингээд автопайлот дээрээ тавиад хийцэн бичлэгнүүд. Тэгээ тэр нь их үлдэцч бас байхгүй шүү дээ. Тэрийг нэг хүмүүс тухайн үедээ үзэл за нэг жоох энтертеймент болсон л ах. Гэхдээ тэгээд нэг гоё санагдахгүй л ах. Тэгээ яг ингээд яг миний чин сэтгэлээсээ гаргаа хийцэн бичлэгнүүд яг гоё хүмүүст амар гоё хүрсэн бас байгаад байт. Тэрний хөөртөн мэдрэх бас гоё те. Нүр дүн тэмээд тийм. Тэ нөгөө үдэгчдээс ирж байгаа гоё тэр мессеж сэтгэлдлүүд. Тийм. Хэсгэлэл те.
Тэгээд яг хүн болгоно нөгөө нэг тим юу гэдэг штеп би ийм юм хийж ивэл одоо айгу бахархалтай байна ч гэх юм. Одоо битгүй би бол яг одоо хийж байгаа юмд бол нэг бахархалтай биш заяа. Яг ингээд би нас барлаа гэхэд нэг энүүгээр дурсч ивэл би нэг амар бахархгүй гэснээс. Яг хөө ингээд амжилттай байгаа нь гоё л доо. Тэгтээ тэгээд яг ингээд YouTube-ийг тэгэл нэг юм бүтээгдэхүүн эрэнгүүт нь за ингээд эднээс энийг явсан байна. Нэг дэм стори энтригэл тхэн амар сонин. Гоё биш. Яг тэгэл мөнгө нь гоё л байгаа л ах л та. Тэгтээ тэгээд гоё биш. Ерөөсөө гоё биш. Мэдрэмж нь гоё биш. Тэгээ яг эсэргээрээ бүр яг ингээд анх нэг тэг царай мөрөө оролдгүй яг цэвэр ингээд хоолойтой бичлэг эдитлээд тэргээ яг ингээд амар сэтгэл гаргаж эдитлээд яж байгаа тэр мэдрэмж нь илүү гоё. Хамаагүй гоё. Тэрүүгээрээ би илүү бахархалтай байна. Гэх юм уу. Тэг. Яг үндэ яг хөө тэгэл яг анх хийжсэн шигэ нэг царай мөрөө гаргаж нэг юм publicity энтрэ бодохгүй царайгаа таниулах ёстой гэж тэрэн дээр хичээхгүй зүгээр л яг цэвэр пашн юм аа гээл хоолойтой юм уншаал яг кино талдаа тиймэрхүү юм аа хийгээл явж исэн бол би илүү яг ингээд дотор дүүрэн байх байсан баха. Тий. Одоо бол яг хөө тэгээд жоохон хариуцлагатай хандаад бизнес гэж хараад ингээд албаар жоохон ингээд царайгаа хүмүүс таниулж мануулах гээд албаар бичлэгэн дээр царай маягаа оруулаад Instagram дээр янз бүрийн тэнэг рeel хийгээл тэнэгтэй яг тэгээд Instagram-ын дагагч магч өндөр багч ингээд даваа тал болж байгаа байхгүй. Тэнгүүт тэгээ явж байгаа нь айгүй хариуцлагатай. Тэр нь одоо хариуцлагатай гэдэг нь одоо жишээ нь тэгэл ингээд ээж авт хэлэх юмтай эсвэл тэгэл хамаатнууд дээр очлаа гэхэд тэгэл хэлэх юмтай ингээд ээж авт би юм аваад өгцөн гэж одоо тэх юм одоо юу гэх юм нэг юм validation авахд бол хэрэгтэй. Ингээ хүмүүст өөрийгөө баталж байгаа зүйлсээр бол хэрэгтэй байгаа. Тэгээд нэг юм айх юмгүй бүх юм баталгаатай гэж тодорхой хэмжээнд бодогдож байгаа шүү дээ. Гэхдээ яг ингээ гой дотор дүүрэн бол угаасаа биш. Ягаад ч биш. Тэгээд яг би тэгээд нөгөө төрүүлсэн шүү дээ. Зарим контент креаторууд ингээ хийж байгаа юмдаа ингээ бүрэн ингээ сэтгэл хангалуун байгаад идэв. Гайхаад идэв ингээд. Тэгээд би бас аюу заримдаа тэгж бодохгүй. Би ингээ энд ингээ хангалттай сэтгэл хангалуун байсан бол ямар гоё вэ гэж бод. Тэгдод идэм а заримдаа. Тэгээд би бол нэг энийг удаа ивэл жоохон өөрийгөө үзье ядах юм шиг санагдаад идэм а. Яг хүсэж байгаа зүйлээ яг бүрэн яг хүсэж байгаа юм хийхгүй л байгаа шүү дээ. Би тэгэл одоо жоохон ингээл хариуцлагатай байх хэрэгтэй гэл. Тэгтээ удахгүй өөрчлөгднөө. Тэгэл яг мэдээж ингээд би яг үндэ ингээд нэг том юм биш шүү дээ энэ дэлхий дээр. Би зүгээр нэг ингээд нэг тоосон шүү дээ. Гэтэ яг миний хувьд бол энэ чинь ингээд миний амьдрал чинь яг миний ингээд насаараа үзэж байгаа цуврал гэх юм уу тий ингээд амар гол юм байна шүү дээ. Тэнгүүт ингээд бүхэл нэг том биш асуудлууд надад амар том болж харагдаж байгаа байх. Одоо тэгэл угаасаа дөнгөж 21-тэй тэгэл 30 хүрчээл эргээд харахад жижигэн санагдахаар юмнууд. Гэтэ тэгэл би ер нь гэхдээ амар их боддсон байна. Ер нь амар их overthink хийдэг. Тэгээ нэг юм зүгээр 2 хооронд хөнгөн өнгөцхөн юм хийгээл зөвхөн өөртөө ашиг аваад явахыг бол хийж үздэггүй л. Тэгвэл чи цаашдаа за энэ ингээ миний хамгийн сүүлчийн асуулт болоод цаашдаа чи тэгвэл яг юу хий гэж чин сэтгэлээс яг хүсэж байгаа вэ? Кино талдаа зөндөө юм байгаа. Гэхдээ би ер нь бол зөндөө юм хүсдэг. Тэгээд тэднийг ерөөсөө энийг хийчихвэл хүн юу гэж бодох бол гэдгээс болоод айгүй хийгээгүй юмнууд амар их байгаа. Би тэднийг хийн. Одоо удахгүй угаасаа хийн. Тэднийг хийн. Тэднийг хийн. Тэгээд за яг нэг юм гэж барьж авахаас илүүтэй би ингээ хүмүүсийг анализ хийхдээ айгүй сайн юм шиг санагдъя. Одоо жишээ нь ямар нэгэн контент креатор эсвэл жүжигч нэг за энэ жүжигчин одоо нэг юм хийгээ явах юм уг нь нэг жоохон ингэчүүл энэ хүн амар гоё жүжигчин байхаар байна да. Амар гоё найруулагч байхаар байна да. Эсвэл за энэ нэг юм контент креатор байна. Уг нь амар гоё байгаад их thumbnail-ийг нэг ингэчүүл ингээд ингэчүүл энэ хүн бүр амар гоёлах гэдэг да гэж айгүй хардаг гэх юм уу. Тэнгүүт яг өөр дээр бол тэгж харж чаддгүй. Өөрийгөө бол тэгж харж чаддгүй. Тэнгүүт тэр хүн болохоор миний хувьд нэг юм wasted potential буюу одоо
үргэлдэж байгаа потенциал харагдаад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд би яг сүүлдээ өөрт юу гэж бодогдсон бэ гэхээр би ингээ миний потенциал хүрч болох цэгүүд байгаа шүү дээ. Янз бүрийн зүйлсээр тэд нартаа л бүгдэнд нь хүрье гэж л бодсон. Нэг юм хоёрын хооронд байгаад ахгүй. Одоо тэгээ би ингээд энэ нэг юм ажил хариуцлагатай гэж харж байгаа ч гэсэндээ мэдээж бас нэг юм мэдээж бас нэг юм зүрхний юм байгаад байгаа учраас яг би ингээ бүрэн тултал нь хийхгүй байгаа байхгүй. Бүрэн тултал нь хийвэл тэгээд би бүрэн тулахаар нь хийж бас болно шүү дээ. Яг цэвэр за яг мөнгө ажил гэж хараад тэг бас яг тэхгүй байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт би зүгээр тусдан салгаад за энэ нөгөө нэг ажил гэж харж байгаа зүйлсээ яг тултал нь ийм wasted potential бишээр хийгэнгүүтээ хажуугаар нь би өөр пашн юм давхар нэгээд давхар хийгээд тэрийг ингээ хоёр талд хамтд нь альч потенциалаа өрөхгүйгээр явъя гэдэг тийм дуудлага дотоод дуудлага мэдрэгдсэн. Тэгэхээр ер нь бол ягаад ч нэг тийм entertainment юм бол биш. Илүү education талдаа арай илүү маш үнцэнтэй багийн үний ярихааргүй мэдээллийг агуулж байгаа киноны видео эссе ямар нэгэн киноны анализ ч юм уу тиймэрхүү контентууд. Эсвэл тэгээд миний дуртай салбарууд ер нь зөндөө юм даа. Би амар их юм сонирхолтой. Би холимогдлаанд амар дуртай. Тэгээ холимогдлааныг нэлээд гүнзгий сонирхдаг. Тэгээд би яг ингээ контент хийвэл миний дуртай би тэр зүйлээр контент хийж болох юмнууд амар их байдаг. Ер нь. Тэгээд яг мэдээж яг ингээ үндсэн юм бол угаасаа кинотойгоо холбогдож байгаа. Яг миний үндсэн passion бол үндсэн яг зүгээр би энэ зүйлийг хийгээд энэ зүйлийг хийчихвэл би маргааш нөхсөн чарамсахгүй гэдэг юмнууд бол эзэж яг YouTube биш. Тиймэрхүү юмнууд бол зөндөө байгаа. Тэгээд эрэг нэг ингээ ярих нь явахтай тэгээд хийжүүлэл гоё ялгүй дээ. Хийснийхээ дараад л ярил гоё явах. Тийм. Тэгвэл тэр үед нь дахин нэг ярих өрөөлийг дэвшүүлье. Тийм ээ. За маш их одоо үнцэнтэй одоо хамгийн онцлогтой манай энэ удаагийн зочин маань Жорж маань яг юм дөрвөн үеийг бараг болж таарлаа да. Тийм 3 нь бол өстой хинт чараг тааруулж байгаагүй өстой. Маш нандин тийм сайхан зургууд байна шүү нэрээ. Тийм зургууд байгаа. Тийм байна. Тэгэхээр энэ зургнуудаа яг итгэж бас авчирсанд бас өөрийн түүхүүдээ бас яг хуваалцаж байгаа. Чамд бас маш их баярлалаа. Тэгээ эдгээр зүйлсүүдийг харахад яг энэ миний хамгийн түрүүнд ингээ хэлжсэн те энэ удаагийн ярилцлага маань Жоржийг яг өөр өнцгөөс нь ингээд харах байхаа гэжсэн. Яг л харлаа. Ягаад тэгэхээр өнөөдөр яг чи яг юу зорж жижигхэн хийж байгаа үйлдэлүүд нь ямар утга учирыг агуулж байгааг хүртэл тэрнээс ихсүүлээд ягаад энэчнээ дуртай байгаад байгаа тэр шалтгааны гүн рүү хүртэл орж чадлаа гэж бас харж байна. Тэгэхээр энэ удаагийн ярилцлага бол надад маш их сайхан үнцэнтэй, маш гоё, амттай яриа байлаа. Тийм надад бас амар гоё санагдлаа. Тэгээд яг та нөгөө өөрөөс гарч байгааг үнцгнүүд гэдгсэн шүү дээ. Тэгээд би бас яг нөгөө өөрөө бүрэн бодоогүй ойлгоогүй байсан юмнуудаа ингээд нөгөө ярьж байхдаа амар ойлгож байна. Хүн чинь яг ингээ нөгөө нэг дотроо бодож байгаа ч гэсэндээ гаргаж ийж тэндээс амар их ойлгохтой шүү дээ. Тэгэнгүүт одоо бас яг саний ярианаас зөндөө олон хүмүүс бас яг амьдралтай ингээ холбогдоод зөндөө юм бодогдсон бол яг баяртай байна. Тэгээд угаасаа ер нь бол амар гоё лээ. Тэг би бол яг нэг ийм гоё гүнзгий төвшний ийм ярилцлага ер нь орсон ч биш зүгээр өөрөө сонсож байгаагүй. Монголд тэгээд амар гоё ялаа. Ямар гоё юм зүйл хийж байгаад амар баярлаа. Баяр үргээ тэгээд дахиад олон гоё дугаараад ийн сонсноо. Ямар гоё. Гоё сонсогч байна. Стах баярлаа. Маш их баярлаа. За ингээ ярилцлагын төгсгөл олгож бид бүхний зүгээс билүгээ. Окей. За энэ болохоор манай цайлогч яг үндсэн мэрж байгаа. Окей. За хоёр дахь одоо хамгийн анх гарч ирсэн юм мэрж байгаа. За энэ дунд чи ингээд бусдад одоо ингэч болоо тэгч болоо гэдэг юм маш олон юм бодлууд байна гэдэгчээсээ шүү дээ. Тэгэхээр чиний одоо бодол сэтгхүйд нөлөөлөх үед бидэд яг хамтран гаргасан юм нухацтай сэтгэлгээ гэдэг юм ном байгаа. Яг энэ ном бас чамд яг тухайн үед одоо хүмүүст тааруулж байх үгүй яг чиний хүсэж байгаа хүсэл болгон энэ номноос бас суулж бас гэж харж байна. За нөгөөх нь болохоор за чи ингээд аюу их одоо төргөн ол идээд байгаа гинэ. Тэгэхээр яг эрүүл агаараа гээд англиас яг албан ёсоор оруулж ирсэн. Тэгээ ашигтай бактерийг өглөөнийхөө хоолтойгоо цуг хэрглэж байгаарай. Тэгээд одоо гадуур хоолоод байвал энэ уусаа чамд хамгийн хэрэгтэй.
билүү гээд гэж харж байна. Окей. За тэгэхээр энэ болохоор OptiPack гэдэг юм брэнд юм байна. За тэгээд энэ дурсгалын зургууднаас чамд үлдэх юм шүү. Окей, тийм ээ. 2 хуулсан юм шүү. Тэгэхээр одоо 4 зураг чиний альбомд нэмэгдэх болох нэ. Юус өөрөөсөө ингэж хэвлж авч байгаагүй юм байна. Тийм. Амар гоё юм байна. За баярлалаа. За. Өрсөнд баярлалаа. За маш их баярлалаа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгээ гоё баяртай хэлчихье. Сэрэдний. Хоёлаа тийшээгээ зэрэг харж байгаа. За тэгээ. Опши. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.